Сайн байна уу эрхэм үзэгчдээ. E-show нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Best Job, Best Budin ажиллаж байна. Өнөөдрийн зочноор Champions E-sport багийн хамт олон оролцож байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? E-sport-ийн төрлийн PUBG Mobile төрлийн одоо онцлог баг гэж та бүхнийг нэвтрүүлэгтээ урьлаа. Зөвөрсөнд баярлалаа. Эднэр талаас нэр үн дээр байлаа. E-show нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. За дасгалжуулагч Scream-с бага нэг үзэгчтэй танилцуулаач. Манай баг PUBG Mobile-ийн төрлөөрөө гэх юм бол одоо 2021 оноос хойш явж байгаа. Яг идэвхтэй ингээд тэмцээн оролдоонд оролцоод тамирчтай сонгож эхлээд одоо 23 оноос хойш тэмцээн оролдоонд идэвхтэй оролцоод явж байгаа PUBG Mobile төрөл дээр. Манай Champions E-sports дээр болохоор харьяат PUBG Mobile-ийн баг болон Mobile эдицийн баг байгаа. Тэгээд Stand-off-ийн баг бас одоо шалгаж байгаа. PUBG Mobile-ийн бас эмэгтэй баг бас байгаа. Нийтдээ одоо 4 баг байна тий. Одоо яг идэвхтэй байгаа нь 3 баг байгаа. Stand-off-ийн баг бас зүгээр шалгаж байгаа. Тэгээ Монголд бас хэр явах юм мэдэхгүй болохоор. Тэрийг ер нь судалсан уу та дээр нь? Нилээ судалгаа хийж байгаа баг босгож байгаа юу? Ер нь тэгж байгаа. Байл бүх баг болгон дээрээ тэгэл за ийм тоглогчны юм байна. За энэ PUBG мэддэг хүн юм байна гэдэг ч юм уу. Жишээлбэл email дээр бол email-ийг сайн мэддэг, тоглогчдыг сайн мэддэг хүн юу байна. Холбогдож байгаа гайгүй тоглогчдын түүж аваад тэгэл бага бүрдүүлж байгаа. Энд дээр ч бүр бүтэн групп байд юм билээ шүү дээ. Яг тэр тоглоомын тусдаа бүр групп үүсгэсэн. 100 хэдэн ката тий. Одоо тэгээд болцоо нөө нэг манайч PUBG Mobile дээр суурилж болсон болохоор тэгээд PUBG дээр эмэгтэй бас багтаа байгаа даа. Эмэгтэй тэмцээнүүд одоо нэг явдаг болохоор одоо бид зоч дээр ирсэн одоо тоглогчдыг танилцуулаач. За намайг Champions E-sports багийн дасгалжуулагч Scream гэдэг намайг. За манай багийн тоглогч Keno байна, Atomic, Fearless, QWERTY, Demo гэдэг сургууль ирсэн. Demo ч одоо дэлхийн аврагт төрүүлсэн хөгжтэй тий. Одоо энэ дэлхийн аврагын төрүүлсэн тамирчдыг одоо багтаа байлгах энэ одоо санааг хэн гаргав? Санааг хэн гаргав? Багийнхаа эзэнтэй ярьсан тэгэл ярилцсан. Одоо сул ажил хэм байна. Сайн намрал та тэгэл хоёр баг шалгараа явцсан юм байгаа. За үлдсэн тоглогчдоос юм байна. Тэгэл демог авахаас өмнөс манад орхолоо яах вэ гэж бас нэлээд ярьжсэн. Тэгэл туршлагатай дэлхийн аврагт ороод ингэж явж исэн гэл ер нь тэр талаас нь ярилцаал авахар шийдсэн. Ер нь ярилцлага хэр хурдан болсон бэ? Энэ багт авчихад тий. Ерөнхийдөө бол яг тэгээд яг өөрөөс нь асуугаад ярилцаад үзье тэгээд Vice бас холбогдож хэлж ирсэн демос юм байна. Дундаа бас зуучлагчтай юм байна тий. Ер нь бол асууж ярьж ирсэн. Тэгээд бид яг хоорондоо ярьжсэн. Vice-аас өөрөө тэгжсэн байхгүй. Демо байгаа байна гэж нэг тиймэрхүү юмсэн. Тэгэл ярилцаал демоттой ярьж байгаа. Манай офс дээр ч уулзаал бөөндөө. Тэгэл заазуу болол тоглоход үзүүц дахиад нэг хосууд. Тэгээд зөө. Тэгвэл демос асууя л да. Энэ санал анх ирэхэд яг юу гэж утсан юм? Тэгэл тухайн үед чинь тэгээд угаасаа сул болцсон ч байсан. Тэгэл free байсан юм тий. Тийм шүү дээ. Тэгж яг нөгөө нэг national дуусаад идэхэн оноо л ээжсэн шүү. Тэгэл би чи баг ахиж тоглолт юм уу байд юм гэсэн дээрээ толцсон байж байгаа л. Тэгэл за хаад хавар үзье л тэгэл орчихлаа та. Чи яг ингээд санал ирэнгүүд бас багийн яг юу голчилж ирнэ харсан ба. Яг л яг энэ асуулт нь нөгөө дэлхийн аваргын тамирчин, дэлхийн авраг төрүүлсэн гэдэг утгаараа бас нэг юм нэг юу гэдэг ч тий. Одоо цензур ч юм уу тий. Одоо баг урьж байгаа бол тодорхой нэг харж байсан тийм зүйл байгаа. Нэг тийм хараагүй. Тэгэл тэгэл оруулсан. Гүр яриа амар хурдан болсон юм шиг байна тий. Ерөнхийдөө тий. Санал ирлээ. За окей. Таалагч байна. Окей, нэг үзье гээл тий. Тэгвэл дасгалжуулагч бас нэлээд сайн ажилласан юм шиг санагдаж байна. Ер нь бол тий. Хоорондоо бас ирээл уулзаал ярилцсан л да. Одоо ийм байна. Шийдлэхийн аврагт ороод дэлхийн аврагыг авцсан. Хойд ингэж тогложсэн. Тоглолтын тим хийж хат. Финалд ороод ингэж тоглож ирсэн. Ингээл туршлага сайтай. Тэгээд чамтай хамт манай багийн хүүхдүүд тоглох бол чамаас ингэж
чиний ажид бие бариад тоглож чадахгүй болоо яах вэ? Энэ тал дээр юу гэж бодож байна. Ингээл тиймэрхүү юмнууд нарийн шиврээ юмнуудаас ярьсан орондоо. Тэгэл би бас юу гэж ярихаа бас бодсон шүү дээ. Тэгэл яг ярилцсан. Гоё байна. Тэгээд дэлхийн аваргын тамирчин ингээд одоо багтчихсан байна те. Тэр энэ залуучууд таанаас ер нь одоо ямар хөө юм мэдрэмжийг өгсөн бэ? Анх орж иж байгаад ер нь өөр байсан шүү дээ. Бас ондоол шал өөр төвшний Нэг юм ялгаа гаргаж харагдаж байна те. ялгаа санагд ингэж тэгчих гэл ингээл ярьж байгаа юмнаас нь л харахад ингээл шал өөр. Тэгэл бас ажид гэж бас нэг төрлөөрөө бас юм байд юм байна да гэж бодож ирсэн. гэж бодож ирсэн үү? Чиний Тэггүй надад тийм нэг амар юм санагдаж байгаагүй шүү дээ. аха. Тэгвэл Ер нь зүгээр нэг тийм түгэл эмоц бол аваагүй юм шүү дээ. Эмоц жоохон тамирчин гэдэг л тий. утгаараа л хандсан юм шүү дээ. Тий. Томок юм. Хад just нэг ялгаа байхгүй те. Тэгэхээр яг тоглолтын тунд ярьж байгаа юм хийж байгаа үйлдэл арай л өөр. Ойл байсан шүү дээ. Ер нь бол таалагдж байгаа юм байна те. Ирсэн гэдгээр нь бол хамт байгаа өөрөө юм. гоё. Гоё. Харцаад. Чиний Адилхан ер нь яагаад энэ e-спортын тамирчид нэг юм те. Нэг юм те жоохон дуу муутай те. Тэгээ айл болох ингээл товчхон ярих гэдэг те. Тэр ер нь яг нийтэг юм байгаад байгаа байхгүй юу? Бүгдээс нь асуух. Тэгэл тэгсэн штэ ингэсэн штэ гэдэг байхгүй юу? Ер нь энэ нэг юм онцлог байна уу эсвэл өөрөө энэ тоглоомноос болоод ер нь тийм байна уу? Одоо хөл өмөг сакс тоглож ивэл өөр байгаа штэ. Энэ нэг цахим гэхээр эсвэл ийм байх хэрэгтэй байд юм уу? Хөө хүнээс юм болоо. Хөө хүнээсээ л ах тэр бол Яа өмнө нь ямар нэгэн ийм юмд оролцож үзэж байгаагүй нэг тийм туршлагагүй болохоор тэр нь бол яаж ч яг хөө хүнээсээ л гэтээ ер нь дийлийнх нь гэхдээ Тэр энэ чинь нийтлэг байгаад байгаа байхгүй тийм тий. дийлийнх нь ер нь гэтээ ер нь хөө хүнээсээ л ах. Тэрнээс Амин яг нүүр хаагаагүй л. харин тэрэнд нь яг тэр юм л ах. За Champions баг маань PMC-л тоглосон. Тэ? Тэр бас дурсамжаас уулзвал асуулжулж. Тэр чинь манай багийн хувьд бол яг слот аваад тэр чинь анхны удаа манай багаас гэвэл анхны удаа тийш орж байгаа. Тэгэл ер нь бас гоё байсан шүү дээ. Хэд чинь бас нөгөө нэг бага бүрдүүлээд бас удаагүй байжсан. 14 хоног энэ хоёрыг яг манай багаас 228-да шалгарсан байж ил 2 хүүхд гараа авчихгүй юу. Тэгээ манай хоёр өмнө надтай тоглоо байдаг гэсэн. Тэгээ асуусан ч арай баггүй одоо ингэ байж нэгэд. Тэгэл тэр үед яг тэмцээ эхэлсэн байж хат дундуур бас аваад. Дундуур нь орсон юм биш үү бүр. Тэгээ яг өмнө нэг бас жил бил хамт байцсан бохгүй. Тэгээ тийм учраас мэдчихлээсэн. Тэгээд орондоо одоо эвлэлдэх болоо яг л одоо бүхэл бүтэн чинь намраас хавар хүртэл хүлээж байгаа болж исэн тэмцээс гинт гараа авчлаар чинь бүр ингэ за дахиад намар болтол ингэлтэй нэртэй гэсэн бодолтойсэн. Тэгэл аваад яг тийм бүрэлдэхүүнээр авцсан болохоор бас эхний өдрөө гаагүй явж хоёр дахь өдөр амар нэг тийм сефрэлгийн даал тэгж байгаа авсан л та. Тэгээ бас их гоё байсан. Тийш очил бас ямар ч туршлага байхгүй байсан. Тэгээ бас ах нараас зөвлөгөө хөгжижсэн. Арчрах, сенатрах тэр бүх зөвлөгөө хөгжлөөсөө одоо юм байна тийм ээ. Яг туршлага дуцсан үнэхээр очоо тэгэл зөндөө шалбар. Энэ бол туршлага ер нь айгүй шаардж байна уу те? Туршлага шаардах юм лээ. Тэгээ дээрэс нь сэтгэл зүй болоос нэлээ сайн байх хэрэгтэй. Яг нэг ийм тэмцээн нэрцэн ийм байт юм тийм байт юм гэл энэ баг нь ингэж ийн гэл одоо бүх баг нь шалгараа гараад ирсэн байгаа болохоор тэгээд тэр чинь нэг жоохон урт хугацаанд бол яг л нэг багуудын чанар танигдчих. Тэр чинь зэрэгцээд байгаа нэг болчвол араас нь шууд 3 хоногийн финал эхлэх чинь гэл яг уусч эхэлж байгаа л тэмцээнд дуусчих байгаа юм чи. Гоё байсан тохиол ер нь бол мэдээж бол яг шалгарчингууд бас нэг тэр чинь онлайнаар болсон шүү дээ те? гүшт лангаар бас Лангаар боллоо. Казахстанд. Ер нь бол тэр тоглогч нар бол ер нь тэд хэрэг баярсан. Тэгэл бас мөрөөдөл байсан шүү дээ. Ер нь бол тэгэл тоглож авах хугацаа. Тэгэл тэрийг авцсан болохоор тэгэл за ямар ч зэрэгээ авчлаа тэгэл араас тэгэл болох юмнууд нь болоо. Тэгэл бэлтгэл юм уу мач сая тэгэл очиод тоглосон. Тэгэл туршлага юм бол угаасаа л айгуу чухал юм байлээ. Тэгэл энэс олж энэс шүүн буудалтай бол бүгдийг л алж хийсэн шүү дээ. Тэгэхээр туршлага нь яг юун дээр харагдаад байгаа?
Тэгэл алдаа, багийн алдаа, хүүний алдаа, ямар үед ямар үйлдэл хийх мэхиндээ тэрэгэл. Тэрийг мэдж байгаа хүмүүс тэр шал өөр тоглож байгаа юм ч үгүйс тэгэл. Тэд нар бол ингээд нэг туршлагын гэдэг нь ингээд гарцсан байна те. Энэ бол нэг ингэж тоглоно, тэгэж тоглоно гээл те. Танаа ер нь яг ингээд ер нь байж очсон тактик ер нь юу байсан? Тэгэхгүй шүү дээ. Тийм байсан юм. Ер нь одоо нэг бид нар агрессив тоглоноо, сейв тоглонооч гэдэг юм уу те. Ерөнхийн нэг юм байж очсон нэг юм план байгаа шүү дээ. байгаа. Тэ манайх ерөнхийдөө бол юу тоглож ирсэн. Эхлээд очихоос өмнө бол яг л нэг үндсэн тоглолтоор захаасаа манайх ерөнхийдөө угаасаа зах юм болттой. Тэндээсээ ингээл зоонд төрүүлж ороод захаасаа ер нь тоглолдог. Захтаа төрүүлж ороод камп аваад даваа талтай эсгүүдийг стейж даваас хойш ингээд авъя гэж ерөнхийдөө ярьж байгаа л тэгээд тэр чинь нэг эхний 3 хоног өнгөрсөн чинь бүр орж чадахгүй ярээсэн тэгэл ротейшн дээр унахсан зөндөө алдаа гарч идэлдэг байна. Өвөн тэр нөгөө бэлтжижсэн юм шал өөр болсон баг болчих өөр болсон тэгэл. Тэгээд тэр чинь ингээл map хийдэ гаргаж ирэл бүгдийг үзэл. За багууд ерөнхийдөө ингэж тоглож байгаа юм байна да. Ерөнхийдөө тэгэл яг лүүтэнд нэг анхаарахгүйгээр зүв байрлал эртгэ аваад орсон баг аваас хаалаад лүүтэ авахаас хойш ингээд тоглож шууд бараг л тэр бас жоохон алдаа болсон л доо. Бас нэг дараагийн 3 хоногт тэрийгэ туршиж үзсэн. Тэгэхэд болоодсан байхгүй юу? Финалийн 2 өдөр тэр маань бас жоохон фейлдсэн л дээ. Шууд зооныхоо центрэл аваад дараагийн зоон зарлагдлаа шууд дараагийнх руу шууд хөдлөл ороод зарим үед тэр нь кросс үед буцаа алдаа болж хөрж байгаа байхгүй. Тийм угаасаа нэг багтаа тоглож. үүдэж бас нэг төлөвлөгөө тоглоод байгаа шүү дээ тий. Тэгээд яг хөө тэнд тоглож байхад чи одоо Монголын тэмцээнүүдс чинь ингээл ялгаатай баг за нэг энэ ингэх чинь да яа энэ зон ингэсэн за эднийх линк юм байна. Яг тэднийх нь ингэж гоё тоглож чаддаг ч юм уу. Бус багуудаа хүртэл Монгол тэмцээнийг харахад тийм байх. Энд тэндээс олон нэлээ олон багууд орж ил тооцоолог юмнууд их гарч ирдэг. Тэгээ PUBG өөрөө угаасаа аягүй сонирхолтой шүү дээ тий. Одоо 5-5-аараа өөдөөсөө үздэг тэгэл 64 үздэг байгаа шүү дээ. Тэнд донд чинь бас нэг одоо зөв байрлал, зөв хөдөлгөөн гээл тий. Тэгэхээр одоо яг байгаа Champions League спорт багийн одоо яг нэг тийм одоо баримталж байгаа тоглолтын арга барил ер нь юу вэ нэ? Яг одоор бол тэгэл ерөөсөө байлдах штэ. Хараал өнд хүн байна гээл шууд л ерөөс. Ерөнхий агрессив тий. Тэрнээс зоо ийшээ татсан байна, тийшээ яв, тэндээс байлдан гэсэн юм бол байхгүй. Чигээр явал ерөөсөө тэгжил одоохондоо тоолж байгаа. Монгол тэмцээн дээр бол гэхдээ ер нь яг энэ тоглолт нь ер нь л юу арай өөр дүнд бол хүрнэ. Тэрнээс яг Монгол тэмцээн дээр тактик гээл ингээд тэгэл л худлаа. Хит их тийм нөгөө яг төрөн яг шиг тий шууд байлдахсан сонирхолтой үнд хүн байна гээл яадаг бид нар ч одоо эднэр чинь бидний ингэн гэл амар их юм бодож модул худлаа Монголын тэмцээн дээр. Зүгээр хүн байвал за одоо байлдан л ерөөсөө л тийм сонголт өөр байхгүй. Тэрнээс яг энэ камп руу ороод байж байгаа л ингийн гэвэл Монгол тэмцээн дээр тудлаа. Зүгээр тэр камп дээр байж хүмүүс байж хат. Одоо ингээ гадны тэмцээн дээр бол одоо ингээ нэг центрик камп ингээ хүнтэй хахад ер нь мөргүүлэх магадлал ховор штэ. Тэгэд Монгол тэмцээн дээр бол баг 2-3 сквадраа зүгээр л хараагаал ороод тэртээ байдаж байхгүй. Ач холбогдол угаасаа байхгүй юм байна тий. Зүгээр орыг л орчин. Одоо дэлхийн төвчөд тэмцэж өөрөө тийм штэ тий. Ер нь байрлал авцсан өнөр нэг ер нь зүтгээд идэв штэ. Байрлал авцсан үйл бол зүтгээд болохгүй үед л ордог штэ. Тэгэхээр бас тэмцээн дээр бол тийм бол байхгүй. Байрлалын үдээс тэгээд байхгүй. Зүгээр л хүн байвал харлал инфогийн л авахал газ айлын төрүүлж алах боломжтой тэр л гол дайрах гэж л үтсэн. Тэрнээс энд хүнтэй байгаа юм байна. Ингэж ороод эндээ байрлал авч байгаа. Байрыг л тий. Нөгөө хаал хэрэггүй. Монгол тэмцээн. Тэгэхээр энэ бас нэг Монголын PUBG-ийн бас нэг хөгжлийг нэг харуулад байна шүү дээ тий. Энийг хөгжил гэхэд айгүй хэцүү юм болчиход байна шүү дээ. Нэг тийм рэндом тоглолтууд л явагдаад байна шүү дээ. Тэгээ тогтсон хэдэн баг нь бол нэвтэйг нь тоглох гээд үзээд идэг. Гэтэл эсрэг өөдөөс нь зүгээр л өө сайн уу гэж шууд байлдах сонирхолтой ч юм уу те. Тэгэхээр энэ өөрөө бас нэг энэ PUBG-ийн энэ хөгжилд бас нөлөөлж байгаа гэж би бодоод тий. Тэ? Тэгээ багууд яг тогтсон бас биш байгаа те. Цөөхөн идэх баг дээр л яваад байна те. Тэрийг би бас нэлээд л ажигласан юм. За тэгэхээр мэдээж одоо энэ нэвтрүүлэг маань тэмцээний чинь дундуур ер нь гарах бах. Тэгэхээр энэ тэмцээнийг ер нь ямар өнцгөөс харж байна? Тоглогч нар бас нэг дүгнэлт анализ хийдэг штэ. За энэ нэг тэмцээн нэг иймэрхүү болно доо, ширүүхэн болно доо, эсвэл нэг те айсаар явж байгаа болно доо гэдэг. Тиймэрхүү яг тоглогчны яг бодож байгаа
нэшнл тэмцээний аналистаас нэг ярил. Миний хувьд бол яг нэг тодорхой хэмжээний хитэн баг дунд л яг эхний тэр 2 слотын өрсөлдөөн явах байх гэж бол бодож байгаа. Тэгэхээр тэр дундаас яг тэр нэг бодож байгаа багууд дундаас ялгарах баг маг надад байгаа шүү дээ. Хүмүүсийн мэддэг тэр FPG ягээс ахвал тий. Том багууд чинь байгаа. Нэг том тоглогч нар чинь бүгдээрээ байгаа. Өрсөлдөөн нэг бас тоотой хэдэн баг дээр яг нэг байх гэж. Тэг ер нь тий яг тоотой хэдэн баг дээр л явах байх гэсэн бодол бол байгаад байгаа. Тэгэл тэр дундаас бас хинж яах юм бас барьцгүй. Яг тэр нь бас барьцтай биш те. Барьцтай бол биш. Хэд нэг өөр андердог баг шууд ингээд гараад яг ч юм гараад ирж бас болно. Магадлал өндөр те. Чиний ер нь л өсөлтөө нэлээд ширүүн болох хаа. Одоо чинь слот нөгөө өргөдөх бах гэж бодсон Монгол том баг ороод ирлээ шүү дээ. Альфа гейминг. Эдидтэй бас слотын дээр өрсөлдөн. Тэ тэгэхээр үнэхээр сонголтгүй болсон байна те. Айгүй ширүүн болох байх л гэж бодож байна. Ер нь чи ер нь хэр бэлэн байгаа. Тэмцээнд бол бэлэн байгаа. Өдөр болгон итгэлээж байгаа. Ер нь одоо ингээд нэг ерөнхий нэг хана авчдаг шүү дээ хүн. За би ерөнхий нэг айг болчлоо те. Тэгж боддгоо. Боддгоо юу? Өдөр болгон л болоогүй байна л гэж боддог. Сайн биш те. Уусаа тэгж бодох ёстой л доо те. Ямар нэгэн юм хязгаарлалт бол би ч гайг байна да гэд ингээд тайвшруулаад ахаар тамирчнаас ч нөгөө тодорхой яг гол зүйлээ ингээд хайчаад идэх байхгүй те. Яг тэр бол Монгол хүнд идэм санагдаад ш надад л. Нэг бол ингээд амжилт гарах тусмаа мэрэгжлийн бус болоод байдаг. Үгүй Монголч биш ич бүр Аз соёлт хийгээд байгаа байхгүй. Аз дөө. Тий. Аз соёл чи өөрөө нэг юм штэ. Одоо юу гэдэг Европ соёл, Аз соёл гэж нэг ялгаан тийм байгаа. Европч чинь юмыг ингээд яг ингээд нэг ясл хийдэг штэ. Тий. Би өглөө босоод их хэвээр гэж яг зарчмын дагуу юм хийгээд идэг штэ. Азууд чинь болохоор тий. За 9 босох яг шаардлагагүй бол 9 заавал босохгүй тий. Ингээл дараал гэдэг юм аа жоохон хольж утгаад идэв санагддаг. Ер нь надад ялангуяа цахим спортынхан болохоор яг нөгөө бэлтгэлийн цаг эсвэл скримээ тааруулаад ерөнхийдөө хүлээл бэлэн болоод байгаа байхгүй. Тэ. Зүгээр би тэгж ажиглаад байгаа. Тэрэн дээр ер нь та нар ер нь санал юу гэж бодож байна? Яг би Аз хүмүүсийг болохоор мэдэхгүй байна. Яг мэддэггээр одоо монголчууд маань л яг улам амжилт гарах тусмаа л мэрэгжлийн бус болоод байдаг юм шиг санагдаад байна. Тэр нөхөр одоо амжилтандаа хаанж ийн гэсэн үг юм уу гэж бас бодож болохоор юм байна л да. Тийм. Би бас нөгөө хятадын пил дээр ажиллахад анх тэгж бодож очсон байхгүй юу? Одоо хятад юм чи мэдээж те. Маш л одоо ийм диктатуртай одоо хөгжлөөрөө ямар илээ тэгэхээр чи нэг илүү соёлцсон гэж би бодож ирсэн. Тэгээ яг бойс амьдрал дээр очисон чинь зүгээр монголчуудаас 7 дор байгаа байхгүй зарим юм. Яг ингээл нэгээс бэлтгэлтэй ингүүд чи 12:55 дорж. Жишээ. Азад ер нэг юм байна те. 5 минут юм орж ирэл зүгээр нүүр гараач угаагүй шахуу орж ирэл бэлтгэл хийж байгаа. Би бас зүгээр тэгж бодсон юм. Миний бодол. Эрхэм хэрэглэгч таны гэрээг илүү тав тухтай болгохын тулд бүх төрлийн буйдан, тавилга, цахилгаан барааг нэг дор онлайнаар санал болгож байна. Нэгэн даралтаар хүснээ захиалаад шанар үйлчилгээ хөргөн хүргэлтийг нэг дор мэдрээрэй. Амьдралд өнгөний Best Shop Second. За тэгэхээр хэдүүлээ одоо жоохон сонирхолтой юм бий. Би дасгалжуулалтсаа хэлжсэн аа. За багийн нэг тийм онцгой те тоглогчныхаа нэг онцлог баг шүү дээ. Энэ нэг ийм онцлог байна. Тэр ер нь тоглогчныхаа онцлогуудыг нэг ярьж өгөөч. Нойронд бол бас амар шүү дээ. Ер нь яг тэгэл e-спортын тоглогчд бол бид нар ч бүгд л 4-5 хүртэл тоглох тоглож байгаа бах. Яг одоо яг тэмцээний формтой болсон байгаа үедээ бол сэрээд орой эрт амраад ингэж явъя гэнэтэл тэгэл орой эрт амарч байгаа мөртлөө л ялгаахгүй өдөр чи унтчих гад. Тэ манай Атомик бол бас нойронд сайн. Хоолндоо сайн. Хоолнд бол бас сайн. Хоолыг бол сайн. Ингээ би энэ харахад бол айгүй юм дурах. Нэг идэхгүй дээ гэж бодчихтал. Иднэ. Гүртэй байна. Нойрондоо бас. Тийм үү гэдэг. Ирэх хүн чинь хоол нойрондоо сайн авах болно доо гэдэг шиг тийм. Ер нь айгүй тэгэл 50 дөө тэгэл. За тийм онцлогтой юм. Кено л ер нь бол тэгэл одоо таны түрүүний ярьдаг шин. Европ хүмүүс шиг яг л унтах цагтаа онтаал босох цагтаа бас л яг бэлтгэлээ хийгээл тий. Орой унтах гэсэн чинь бас.
Тэр нь жоох илээд идэх байх гэж бодоод байдсан шүү дээ. Тэр нь бол их тренинг хийдэг. Харагддаг. Ирлээс ярьчихвал байна одоо энэ бас хамаг ярьж ахаар юм байна л да. Ирлсийг асууж та. Яг ер нь яг тоглогч талаасаа бол ямар онцлогтой? Тоглогч талаасаа юу? Тоглогч талаасаа гэх юм бол за QWERTY бол ерөнхийдөө нэг тийм юу зөв юм хийх ч нөө буруу юм хийх ч нөө гэдгийг бас их бодож тоглолдог гэх юм уу. Тэгж харагдаад ер нь тэгж харагдаад. Ер нь тэгж л тоглоод байдیں۔ За энийг нэг ингэж хийлээ тий. Хүний ер нь бодоогүй юм ийг хийх гэж аягүй их хийдэг. Тэгж харагдаад байдیں шүү дээ. Тэгэл нэг хүмүүс байлж хаан за энэ навт төсөөлөхгүйтэй гээл тойрж барьдаг ч юм уу. Эсвэл гинт урд нь толцсон байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бас хийх гэж их үздэг харагддээ. Ер нь нэг алхам илүү байх гэж хэлчихэд юм ер нь тий. Демо бол одоо тэгэл амьдрал дээрээ байгаа ч тоглоом дээрээ байгаа ч ер нь тэгэл ер нь тэг чий санагдал идэв шүү дээ. Нэг тийм амар сүртэй уналт молд байсан ч гэсэн за гэж байгаа юм шиг л одоо бага аягүй гоё тайван байлгаж харагдаж чаддаг гэх юм уу. Тэгэл аягүй эмоционалдаа илнэх гаргаад байхгүй тий. Одоо бас тоглолтоор гэх юм бол Fearless бол яг нөгөө бусдынхаа анзаараагүй юмгаас амар анзаардаг. Багтлаас одоо юу гэдэг бүгдээрээ нэг тал руу харж ивэл Fearless би артлаарч би энэ тал руу ингэж хийдэг ч гэдэг ч юм уу. Тэр нь айгүй өөрийнх нь давуу тал юм болов тий. Тэр нь айгүй өөрийнх нь давуу тал байх гэж би аль хардаг. Өөрөө ч тэрийг мэдж байгаа байх юм бол тий. Атомик хувьд бол тэгэл үзье. Дүүлчихлгээд байгаа зарыг өчлөө үүсгээд тий ер нь тий. Тэгэл ер нь тэнд дээрээс демо мөрөг гэх юм бол тэгэл атомик бол амын дөрөнд тал машиндаа сарцсан байж байгаа. Ер нь яг тэр нөгөө нэг зоригтой гэх юм уу? Ерөнхийдөө яг тэр нь айгүй. Заримдаа тийм шүү дээ. Нэг олон юм бодож ирснээс тий. Яг ингээ харагдаж байгаа зүйл рүүгээ шууд фокусж байгаа нэг биечих нь бас илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Тий. Тэгэхгүй цаг алдаал яах вүлээ, ийх вүлээ. Тэгвэл бас онцлог хүн байж дээ. Одоо шинэ бол жишээ нь ингээд яах вэ гэдэг маневрыг гаргаад ирдэг. Гүйцэтгэл дээр бол атомик ажилтдаг. Тий. Киногийн хувьд тэгэл яг ролын хувьд бол ингээл манай скаутанд явна, бит хийн. Тэгэл ер нь дүүл ер нь сайн. Ер нь одоо нэг багтлаг гэж за энэ үлдэхээр за энэ ч яг аавандаа энэ хоёр эсрэг нэг үлдсэн, гурван эсрэг нэг үлдсэн гэдэг юм дээр ч юм уу тэгэл окей байгаа юм биш гэдэг нэг уужчих гад идэв шиг. Нэг тийг санагдчих. Ерөнхийдөө яг нэг амар нэг тийм чэс их өндөртэй багт ингээл байлдаж за энэ кино ер нь гайгүйтэй гэж бодогдохуйц хэмжээнд тоглож чаддаг юм уу. Яг бүгд л тийм л байгаа л та. Ерөнхийдөө яг тэр дундаас голцолж жоох илүү байж чадах байх амьдрах чадварч бас тийм байдаг. Ганцаараа үлдчихвэл бүр бас гоцгоорч гад үзнэ бас нэг тийм байдаг да. Тэгж л юм болддог шүү дээ. Багт байх ёстой тэр тоглолтоор ерөнхий бүрдсэн гэж хагдаад байна л да. Тэгээд давхардаагүй те. Нэг хоёр яг адилхан ийм философич юм ингээ байхаар чи ер нь нэг мессежн дээр хоёр хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд дөрв 5 төрлийн өөр байна гэдэг чинь бас онцлог гэсэн үг л дээ. Багийн ялангуяа спортын дээр бол. За тэгэхээр хэдүүлээ юу яа л да. Авчираа орсон нэг хүүхээсээ тэ бас ямар бэрхшээл тууж оров эсвэл зүгээр ингээл тоглоал тоглуулсан уу те. За тэр талаасаа хэдүүлээ сонирхээ. Дэмог хамгийн сүүлд асуунаа. Эндээс ихтэй явчих. Тэгэл киногоос эхэлчих. Карантин арчтай. Карантинлэгтэй л тэгэл яг тоглож гисэнтэй. Тэгэл гэрийн чинь бүр бөөндөө тэгэл яг өрөөний болонд харах өрөөний болонд байнга тоглоал явж байгаа. Тэгэл өглөөл. Иш тоохгүй дээ тэгэл тоглоал. Тэгжсэн тэгэл Champions руу орж ирээл. Ер нь анхны юу ч юм ингээл Champions юм уу те? Ер нь бол зүгээр яг Atomic-д л анх ер нь нэг багт байсан. Тэгж байгаа Champions руу зугаарчихсан. Тэгээд одоо хэрэг юм саад бэрхшээлтэй тул руу ер нь өдөө зэр түрэхэд саад бэрхшээлч гайгүй дээ тэгэл. Одоо ээж аавны хориг мориг бол анх бол байсан шүү дээ. Ер нь ямар хөө үйлдэл гарч ирсэн? Үйлдэлээ одоо юу гэдэг байдлыг нь хурааж аваа эсвэл одоо загнана яадаг хязгаарлахгүй шүү дээ. Хязгаарлахгүй. Зүгээр загнаал тэгэл хамгийн тод буусан үг нь юу вэ? Загнахт.
Нэг загиндгүй дөө тэгэл. Яг нь чиний энэ сэтгэлд юу н үлдсэн. Уцмцаа байл л да тэгэл. Өрөөний болонд харанхуй өрөөнд чигдэл хийж байгаа юм гэдэг. Одоо бол ер нь бол Одоо л дэмждэг ээ. 100% дэмжиж байгаа юу те. Дэмжигтэй бас юу гэж хэлж байна. Тэгэл тэмцээнд намжил алаараа л гэдэг шүү дээ. Алаараа л байгаа. Тэгээ тэмцээ мэдхгүй хүмүүс чинь тэгэл мэддэг болсон шиг бөөндөө суугаал үзцгээ гээл. За бүр зохион байгуулалт болсон байна те. Фэн юу үүссэн те. Тоглолт харин тийм бүр имэм хүртэл үзсэн байж байна. Оо. За атомок юм. Миний хувьд тэгээд бас ялгаагүй те. Карантин үеэр авалж эхлээл. Чи бас амьдралгүй болтол тоглосон юм байна. Өглөөний 8 хүртэл тоглоод тэгэл унтаал оройн 7-8 ам сэрэл тэгэл юм ичээл дахиад тоглоод байсан. Ийм амьдралын систем дээр үсээ. Эдийн сарч явлаа. Тэгж явж байгаа л ань удлаа баг магт ороод кап мап ордог болоо. Тэгж байгаа дургуусаа тэгэл аав ээж хоёр хэлж байгаа ч угаасаа яг тэр чи 12 дор ингэсэн баха тэгэл хичээл намаа хийж гинүү чи юм яг хэлж нөгөө хийж байгаа гэл их байгаа штэ. Тэр үг нь юу? Би тэр үгийг сонсоо байхгүй л огч шүү юу гээл те. Юусаа тэгэл ойлгомжтой хэлэхэд чи наа тоглоомоороо хоолоолж идэхгүй шүү л гэдэг үгийг хэлээ шүү дээ. Тэгэл те яг би дөрөлт хийж хэлэн те. Тийшээ юу гэж хэлэх вэ? Тэр нөө юм дуурахгүй шүү дээ тэгэл. Тэгэл тоглоол энэ ерөөсөө. Тэгээ наа өөж чи яахгүй яг хийх юм а хэлчихэж ерөөсөө ингэж хориглохгүй болихгүй ерөөсөө ингэж за хичээл хийгээрээ одоо унтаараа гэл би ингээ тэр юугаараа л аман дээр юу ачаад яг цаанаа бол бас тоглуулаад байсан байж тээ. Тийм. Ер нь бол цаанаа тэгээ тоглуулаад үс нэг хордггүй юм дөө нэг. Одоо бол яаж илээ? Одоо бол тэгэл чи ялангуяа нэг PMS-л явцсан шүү дээ. Тэгээд одоо ер нь хэр хандж байна одоо дэмжлэг хэрэг байна. Аавж ирчээ тэг яг өөртөө бас гайгүй ойлгодог болсон юм шиг байгаа. Тэгээд миний үуч сайн тоглолт юм шиг байна дөө. Тэгэл одоо тэмцээн уралдаанд хизээ эхлэж чинь яаж ийж чинь тэгвэл миний хүү тэгэл зав заагаараа гэртээ ирээрээ мэрээрээ гэл. Ер нь бол яг ингээл ард батараа зогсож идэл хоёр хүн шүү дээ. Ер нь бол унсан ч уссан ч тэгэл миний хүү чаднаа гэл. Бүр дэмждэг болсон. Тиймэрхүү л. Тэр бас чухал та юм те дэмжих гэдэг чинь амар. Гэр бүлийн дэмжлэг гэдэг нь ч угсаа хамгийн том юм байл. Тэсний ингээд фэнүүцэн дэмжээл багч дэмжиж байгаа ч гэсэн ээж аав ч байнгын эсэргүүцээд байл одоо чинь бас амар том дарамт шүү дээ тийм ээ. Би ч аав надад хэлжсэн юм аа. Ийм тоглоом гарцсан байж тэгээд. Өө за бүр тий. Санаач өгсөн юм биш үү? Тий, санаач өгсөн. Тэгчээд нэг хальт тоглож үзчихэд орхицээ. Тэгээ би ч ах нартайгаа нэлээд явдаг ш. Тэгээл ах нартайгаа дот томото тоглоод, контр тоглоод тэгж яж байгаа л карантинлэгтаал яг тэр тоглоомд орсон та бавж ирээ. Тэгэл өдөр шөнөгүй тоглоод ээж тэр үед нэг жоохон л цагт гэсэн дээр ер нь нэг тэгж хориглдаггүйсэн. За саунд чамраарай л гэдгийсэн дээр. Тэгэл нэг ч удаагүй дээ би нэг Violent B гэж багт ороод тэр багаараа 2-3 жил явсан баха. Тэгж явж байгаа л гайгүй хөлөө болчих шүү дээ. Тэгэл одоо ер нь нэлээд дэмждэг 100% хориглоод байхгүй. Гэрч энэ яг дэмжлэг нь чи яг юугаар одоо ойлгож хүлээж авч байна? Үгээр юм уу? Одоо санхүү ч юм уу? Эсвэл нэг тэ одоо яаж аав нэг юм уу малчаал өгдөг ч юм уу? Нэг дэмждэг байгаа шүү дээ. Ганцхан үгээр бас биш шүү дээ, тэ? Яг чи ээж аав чи чамайг яг ямар илүү тэгэл бүх юмар л илүү дэмждэг байсан шүү дээ. Одоо ч гэсэн дэмждэг шүү дээ. Утас авч өгөх. Тий, хамгийн анх утас авч өгчээсэн. Тэрээс олж өгчээсэн. Үгээр ч дэмжижсэн. Тэгэл ер нь хэрэгтэй болгоныг л авч өгчээсэн да. Тэгээ ягаад би бас ингэж асууад байгаа гэхээр одоо амар олон хүмүүс тоглож байгаа шүү дээ. Агт орхооч мэдхгүй байгаа. Тэ тэгтээ ингээд тоглохч болно гээл демо топ битрийг хараад ингээд нэг үлгэрл аваад явж байгаа шүү дээ. Тэнгүүд бас л нөгөө бэрхшээлтэд тулгаж байгаа шүү дээ. Та хэд маань энийг бас ингээд сайн илэрхийлээд өгвөл тэ. Ой чи ээж аав нь хордгүй юм байна шүү дээ. Яг загнадаг ч гэсэн ингээд өнөөдөр дэмжиж л байгаа байхгүй тийм ээ. Цаг заваа зохицуулчихад ер нь гайгүй хаал гэж бодож шүү дээ. Цагийн менежмент тий хичээлээ чи тоглоно тий гэрүүлдээ туслана тий. Би чинь PUBG чинь бүр PUBG гарахаас өмнө аим л амар тоглодог байсан юм байна. Тэгэл тоглодог байж байгаа яг PUBG гарч ирэх season 1-2-оос эхэлж тоглож байсан. Тэгэл тасралтгүй дандаа тоглоно.
тоглоомд айгүй дуртай. Гэл алаад байдаг. Гэхдээ ингээ хөвгтэй айгүй шаардтай. Яагаад хариугаа яагаад ингээд алахгүй байгаа юм бэ гэл. Тэгэл тоглоал нөгөө тэмцэн гэж мэддэг гэхдээ. Тэмцэн гэж мэддэг зөвхөн дандаа классик тоглодог. Классик нь ер нь сүүл рүү айгүй амархан санагдаад эхлээл. Тэгээ нэг тийм тэмцэн баг гэж хайж яваал. Тэгэж яваал нилээ явсан бас жил гаруй явж байгаад. Тэгэд ч бас аав ээж хоёр дэмжихгүй шүү дээ. Одоо наа тоглоом авч чаддаг. Яшаал дими хичээлээ хийжсэн дээр гэл. Тэгэл би чинь ер нь болд юм гэж бодчиход тэгээд нэг багт ороод ер нь их гайгүй болоод явцсан. Тэгээд тэр багаараа нэг авраг авчихсан. Тэгээд тэр авраг авснаас цам ном аваад зураг мөрөд харуулалт гэсэн чинь тэгэл аюу дэмждэг болсон шүү дээ. Тэгээд багтаалсан байна тий. Нэг юм нотолж харуулсан байна. Чараад ер нь дэрэж чадахгүй л одоо полимерч гэдэг. Бараг тийм үг хэлсэн байсан баг. Тэгэл яг чам хэлснээр авсан тэгэл аюу гой. Одоо бол дэмжин бүх юмар дэмжин утас авч өгөн гээл наашаа цаашаа мөнгө дүүх тий. Ер нь тэгэл бүх юмар дэмждэг. Тэгээд одоо ханцуугийн ба хүүхдээ яаж дэмждэг вэ монголчууд те захын мушин гээл яг л гэж дэмждэг. Тэгээ ингээ харахад яг нийтлэг нэг юм байна те. Ковид гэж нэг юм олон тоглогчийг бас бий болгож өгсөн юм шиг харагдаад байна л те. Ихэнх л юм залуу тоглогч юм. Ковидоор л яг сууж байгаа л ML-өө PUBG гэж мобайл төрөлд орсон юм шиг харагдаад байгаа байхгүй те. Тэгэхээр демогоос нэг арай өөр асуултсан байна. Демо бол одоо ингээд дэс ингээд сони ингээд шат амжилт үзээд тэгээд мэдээж бас өргөдөр нь гарцсан. Яг чиний энэ замналалд яг хамгийн ингээд хэцүү байсан үеэсээ нэг дурсан. Ингээд хэцүү те шантармаар ч юм уу те. Одоо тийм шантармаар үе байгаагүй шүү дээ. Уусаа дуртай тэгэл тоглолдог тийм. Таваал байсан үү те. Хэцүү байсан ч давна гэл. Тийм. Яг аав ээж л намайг амар хордог байсан. Тэгэд би бүр маач эрдэнэтэй байхгүй. Тэгээ би бүр аав ээжээс одоо баг зовхтаагаад хотод ирж ирсэн. Ахын даа гэрээсээ морой тий. Тэгээд надад бол утас амар бэрхшээлтэй байдаг гэсэн. Би тэгэл яг өөрөөний гайгүй утастай болчихлоо алах гад энэ гэдэг бүр мэдрээд байдаг гэсэн. Би чи iPhone 6-аар тоглолдог гэсэн. Тэгсээр гал тэгэл би 10-д орсон. 10 гэдэг клан тухайд байдаг. Тэгээ тэр намайг ингээ утас авч өгöd оруулж ирсэн байхгүй. Тэгэл кап орж эхлээл. Тэгэл би кап ороод тэр кап дунд чи өөрөө мэдэрч байгаа юм чинь. Би болж чадах юм байна гэдэг тэгэл. Тэгэл тэгж явсараа гал ер нь яг өнөөдөр амжилтанд л ирсэн. Тэгвэл бүр шантрал бол надад чи нэг сонирн биш ээ гэдэг замлаар явсан байж тээ. Тэгэл угаасаа би тэгэл ер нь баг дандаа л спонсортай ер нь л байсан баха. Ер нь яг 10-д яг багтал байгаадсан байж тээ. 10-д орсноос хойш бүх юмараа хангуулж ер нь л ирсэн. Тэгэхээр надад л яг хөө тийм яг тийм утастай олсноос хойш л ерөөсөө тийм асуудал бол тулгараагүй. Яг жинхэнэ л бараг дартан л явсан. Тэр сонирхолтой. Тамирчны түүх өөрөө угаасаа нэг тийм зорсон зураг шиг байдгүй шүү дээ. Маш ирээвэр хураавал хийжиж ялангуяа 23 онд бол АИЦ-ийн яг оргил үеиг бол бас биш байсан шүү дээ. Тэнгүүд ингээд маш хүн замыг туулсан мөртлөө төрүүлж болдог те. Тэгэхээр ингээд яг ингээд юу шиг бол биш байт юм аа. За тэгэхээр хэдүүлээ нэг гоё зүйл ярэ. За дэлхийн аваргын сүүлчийн Мирамар эхэлж ир гэж бодъё заяа. За та төсөөл. Та тоглож байгаа. Тэгээд яг дэлхийн аваргын сүүлийн өдрийн тоглолт эхлэхжээ. Гэхдээ та нар хоёр тоогоо багаас 5 оноогоор илүү байгаа заяа. Одоо нэгт биш үү? Гэхдээ доороос 5 оноогоор илүү явж байгаа заяа. За энэ тохиолдолд та нар яг ямар арга барилыг илүү сонгож тоглох байсан бэ? Тоглох уу? Одоо яг тоглох гэж байна хэвлээ. Шууд шакн дээр хүрэх орчих. За дасгалжуулчихсаа сонсъё те. Би бол яг тэх юм бол миний хувьд бол амар айн бийлээ. Хоёрлон унчуудыг гэдгээс айн. Тэгээд ялдуулах юм бол хүн амьтанд тулж байлдахаас бол ер нь айхлах л гэж бодож байна. Найзлах байлдахгүй л хичээгээл амьдрахыг л ер нь удаан тий удаан амьдрал тоглол удаан л байх л тий ер нь яг тэхэл авах гэж бодож байна. Гэхдээ мэдэхгүй л л да. Тэхэл авах.
дасгалжуулж яг юу гэж бодож. Яг энэ үед дээр. Яа. За 5 хоног илүү байгаа шүү. Одоо тоглолт эхэлсэн. Эхлэж байна. Энэ үед бол юу л яа. Одоо тэгэл яг л саяны демог ярьж байгаа шиг ийм юм ямар ч багийн үнд л бууш. За доошоо яг ингээл ойдлын баг ингээ гүйцэл гараад ирэн тэгэл хэрвээ манайх ялгаа авахгүй хоёр тойрол гүйцэн гэж тоглож штэ яг энэ шигээ тоглороо л гэж хэлнэ. Ерөнхийдөө бол жишээлбэл манайх 200 нөгөө багийн 195 оноотой байсан. Одоо 210 оноо аав шүү гэдэг ч юм уу жишээлбэл нэг 10 оноо. 90 оноог л аав штэ гэсэн нэг тиймэрхүү юм дотроо бодороо гэдэг ч юм. Тэгэл сэтгэл зүй талаас нэг тиймэрхүү юм байна да. Энэс яг тийг тоглолтын арга барилд нь шууд өөрчлөлт оруулсан юм л хэлэхгүй. Тэст нь юу гэж бодож байна. За одоо яг тоглож явж штэ. 5 оноо. Илүү байгаа. Тэгтээ нэгт яваад байгаа. Сэтгэл зүйн ерөнхий болох та тэр. Сэтгэл зүй? Тий. Хувь хүний сэтгэл зүй аягүй чухал ах гэж боддоо шүү дээ. Гэ чи яг бүр орцсон ингэ яар. Тэ? Яг ороод тоглолтын дээр одоо явж штэ 5 оноо илүү. Одоо чи яг энэ дээр яавал бид нар минь байраа хадгалж төгөл гэдэг дээр л чиний ерөөсөө. Тэгэл ямар ч юм ер нь тэгэл амьдрах гэж л үзэх бах та. Сүүлийн зон руу. Сүүлийн зон руу амьдрах гэж. Чи багтаа ер нь юу хэлэх вэ? Багтаа юу? Одоо чи багтаа нэг код хэлдэ. 5 оноо дутуу ингээд 5 оноо илүү байгаа штэ. Дэлхий оруулах гэдэг байгаа штэ. Бодохоор жоохон сонирхол. Ямаст. Тийм байна. Би ч надад тэгээд маач юу гэсэн шүү дээ. Тэгэхэд ч одоо хоёрт лөө. Тийм хоёрт байсан шүү дээ. 2 оноо дутуусэн. Тийм. Эдгээр оноо дутуу. Тэгээд доотлын багаас маахтаас эдгээр оноо ойрох. Тэгээл яж зүгээр л кил мессеж л хард юм бэл. Аль нь өгч чинь. Бүр ерөөсөө нүд салгалахгүй зөвхөн кил мессеж л харж байгаа юм чинь. Урд хүн гарч ирэл байлдчихгүй. Одоо нэгийн багийг л унахыг хүлээгээд шүү дээ. Ямар нэг юм болохыг хүлээж. Тэр багийг л өгөхийг л хүлээгээл ерөөсөө ингээл хэдэм бэл. Тэгэл яг бүр бид нэг явж исэн чи яг нүдэн дээр альбасыг өгч байгаа юм чинь. Тэгэл бид нар за альбасыг биднийг алах юм бол шууд орно гээл. Наа харж хөвтөж жагаад нөгөө баг тэгээ нөгөө баг нь бас ингээд мокорцсон байхад бид нар заяа орж байлдахгүй ингээд тэдэрт өгчгээс айгаад альбасыг байсан бол хамаа авахгүй шууд ороод хална гээл. Тэгэл яг наас нь харж хөвтөж байгаа л тэр хүмүүс ингээд өвхөөд бүр сэгэрцэн байгаа баг дээр орохгүй штэ. Шууд зүхтааж байгаа юм чи. За ёо альбасыг өгсөн чи. Тэгээд түн дуудлага вебо таараад тэгээд туркийн баг таараад яжсэн чинь яг уурталт өстө өхөл эхэлж байгаа юм чи. Стив хүч ихтэй. Тийм. Тэгэл кил мессежл дуурлахыг харж байгаа юм чи өөр юм баг. Тэгэл топ ганцаараа үлдчихлээ гэл. Тэгэл зүгээр шууд топыг хайгаал тэр гэрч. Тэгсэн чинь зэолыг алаад тэгэл шууд нэг аягүй сонир мэдрэмж байгаа сте. Тэ? Яг юу бодох бас бодож явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй бид нар. Бие бэлдсэн байх хэрэгтэй шүү дээ, тэ? Ийм нөхцөл үүсвэл бид нар ямар шийдвэр хамгийн оновчтой байж болох вэ гэдэг төсөөлөл би яг та хэд ингээл юу харахыг л харах гэдэг байгаа байхгүй. Одоо сэрт юм лээ. Дошоомч гэсэн мэдсэн. Тэ хэцүү шүү дээ, яг доор нэг байгаад. Чиний үед юу нэ одоо яг яав 5 оноо нийлүүтэй. Тэ одоо ингээл дуусгаад сүүлийн мап шүү дээ дуусгаад байгаа. Тэгээд айл болох тэгэл сандрахгүй айхгүй байхыг л бодох байл хөтэй. Тэгэл өөрийгөө л гинал. Өөрийгөө л ажийлинг гал юм уу мадагаал. Дээтгэл авах суусыг л. Барьцалтахгүй те. Тийм байхыг л хичээх байх. Тэгээд тухайн нөхцөл байдлаа яах юм байгаа. Үгүй шүү дээ. Тэгэхээр орж үзтгий л. Амиал халахтай яг тэр үед үгүйгээл хүч болохгүйгээл багийнхандаа тэгс нэг тэгтраараа л гэж хэлэх тэр үед бол. Тэгэл явж яхад болох байлгүй. Чи яг тэр тухайн мод тэгж хэлэхөө. Зүгээр ингээ явж яхад болох байлгүй дээ гэдэг. Үгүй шүү дээ. Үгүй бах те. Тэр чи лүүтэй нүгэл явж байгаа хта. Харин яг тий яг төсөөлөхгүй юм болно л та те. Тэг лүүтэй нүгэл явж байгаа. Юу нэг тэгтээ жоох айцтай болоо. Багууд доор байгаа багууд одоо ингээл дээр байгаа хоёрт нийтмэгт байгаа багууд дээр нь бас локал шүү дээ. Ойрхон буудаг муудаг ч юм уу. Тэгэл шууд тэр багууд чинь буу аваад машин тэрэгтэй шууд өгөөл ирэх юм бол бас бид идэж айцсан байгаа юм чинь бас эвгүй хөтөлд алдаа гарах магадлал илүү өндөр болчихсон. Тийм илүү өндөр болчихсон. Тэгэл гинт нөгөө төсөөлөөгүй тийм дайныг төсөөлөг байгаа тиймтэй ороод ирэх юм бол нөгөө тоглогч сандраад бас нөгөөжүүлж байгаа. Тэр үед чинь бүгд нөгөө бие хөнцөн байгаа шүү дээ. Амьдрах гэдэг ойлголт байгаа шүү. Амьдрах гэдэг ойлголт. Тэгэхээр гинтийн товтлогоо ороод ирэхээр чинь хаашаа явах вэ гэдэг зүйл эхэлж орж ирэх гээд байгаа байхгүй юу? Шууд өөдсөн яаж байлдах вэ биш те? Тийм магадлал юм.
Чи тэгээ айцыг ер нь ямар айц гэхээр одоо яг ямар айц байж болох вэ? Одоо бид ч ямар хүн алах гад айлгаад байгаа биш болчиход байна шүү дээ. Төрүүлэх гэж байгаа нэг айц байгаад байна шүү дээ. Тэр ер нь ямар айц байж болох вэ? Догдлын айц гэж болох юм те. Хит их догдлцсон учраас тэрэндээ ингээд жоохон сандраад тэр нэг айц юм шиг мэдэгдэж. За окей ингээд сони юмнууд ярьсан чинь ингээд за төрүүлчлээ. Ингээ яг ингээд ярьсан гэлгүүр яваад дэлхийн аварга болчлоо. Пам. Тэ дэлхийн аваргыг Champions League авлаа гэдэг. Хүн ингээд зөв шоу болов. За тэгэл ойролцоогоо нэг 500,000 доллар л ер нь байдаг ч тэ. За төрүүлсэн. За яа ингээл шагналаа авлаа. За тэгэл одоо нөгөө мөнгөтэй болж байгаа шүү дээ. Тэ. Тэр одоо энэ залуу тоглогч ялангуяа ер нь мөнгөөр юу хийх вэ? Хамгийн түрүүнд. Тэгэхээр тэр Яма сүулт нь хариулах. Залуу тоглогчдоос би санхүүж сууд байхгүй. За ингээд төрүүлчлээ. Дэлхийн аваргалчлаа. Мөнгөтэй бас болчлаа. Жохон байхдаа бодлоо би 100 сая төгрөгтэй олчих юм бол би л амар бизнес хийж чадах байх мах гэж боддог. Тэг яг тухайн үед мөнгөтэй олчоор юу их юм мэддэгдүүл юм биш үү? Чиний хувьд бол яг тийм юм болж байна те. Одоо яг энэ залуу тоглогч нар яг сонсоо. За мөнгөтэй болцоо. За магадгүй хэд үдээ 100 ч юм уу 200 сая ингээд басан ч орчлоо. Тэгэл одоо хамгийн дүнд юу их вэ? тэр мөнгө одоо эргэлдүүлэх гэж л үзэх хэрэгтэй те. Машин л Байр машин л юм болов. Байр машин те. Тийм. Хэрэглээний асуудлыг шийдэх юм биш те. За өөр. Танай одоо бодц төсөөлдөг ахыг хүсдэг ч юм уу? Хэрэглэгийн шийдвэл тэгэл хадгалах. Хадгалж яг чадах уу? Нөхцөл төслийг шүү дээ. Тийм их хүн хадгалж байсан. Хадгалын ихлээр хайрын санагдаж марагдах юм болоо. Ээж авд өөх үү юм? Тэгвэл ээж авдаа одоо талын нөхөө. Бүгд л бас тийх л бах те. Үгүй ээ миний мөнгөөр соохол яах те. Тийм шүү дээ. Дасгалжуулч юу яг иймэрхүү тал дээр жишээ нь одоо юу гэдэг шагнал аваад их юм хожлоо ч юм ингээд иймэрхүү төр зөвлөгөө өгж ирсэн үү юу? Ярьж ирсэн шүү дээ. Энэ бөөнөрөө. Одоо нэг зөв чиглүүлэх те. Чи тэгэл өнгөцгөн харагдаж байгаа нэг өнгөнд дурлаад ингэж болохгүй юм тэгэл. Чи банк өнөдөг шиг ингэж энэ ийм мөнгөтэйгөө явахгүй тэгэл. Тэр мөнгөө яаж зарцуулах вэ яах вэ тэгэл. Тиймэрхүү сайн бөөнөрөө ярьж тань чи бизнес юм. Юу оруулж ирж заруул болох гэл. Ярдээ одоо бодлоос нэг жоохон өөр л юм яриад байгаа шиг нэр. Ди бөөндөө нэг ресторан хүн одоо юм уу? олонхын нэг ярьдаг юм байдэн шүү дээ. Тиймэрхүү юмыг бас их хэлнэ. Яас бүгд л байр машин л ярьдаг тэгэл. Энэс ч өөр юм ярих болоо гэж асуу шүү дээ. Харж үзтээ энэ нэр нь юу бодож чинь гэл. Чи хэрвээ ингэ шагналаа авчвал хамгийн дөрөнд яг юу хийх вэ гэж таны асууж байгаа шиг. Ялгахгүй тэгэл олонхын хариултыг л хэлж байгаа юм чи. Энэ яг их залуу хүмүүс учраас яг нэг машин ер нь бол номертэл байгаад идэм шиг байлээ л юм те. Хөвчлэн тэгэл машинтаа болчээ. Ер нь бол захим спортын тоглогчдоос яг ингээд өндөр шагнал авсан хүмүүс их их л машин авсан байна. Ямарс нэг машин тоглох хэрэгтэй гэх. Тэгэхээр хэн бол айгүй гоё мэлж штэ. Ингээ ресторан гэдэг те. Огцсон өөр зүйлийг бас санаа бодож. Тэгэхээр өөрөө ер нь рестораны салбарыг сонирхт юм уу эсвэл одоо хоол хийх дуртай юу те? Зүгээр маа залгал хоорондоо бид ярьжсэн аахгүй. Аа. Одоо хоолыг өнө күвэ те. Гартгаан те. Тэнгүүд кас маасан дээр чи хамгаалагч скрим ах гэдэг. Чи одоо ингээд 200 саятай болчихлоо шүү дээ. Сая дэлхийд төрүүлчихсэн. За одоо ресторанаа нөхөл одоо яг ямар чиглэлээр ирсэн бэ? Мэдгүй. Юм бодож байгаа шүү дээ зүгээр мазраад ирсэн болохоос устай л тэглэх машин дэргэл авах байлгүй дээ. Тэгээ жоохон өөр байх гэж үзэх байхаа бас нэг жоохон байлгаж нэг өөр юм уу хийж үзэх байх. Үгүй нөхцөлтэй яах юм бэ? Багаар нэг жаал нэг бизнес юм шүү. Бас байж болох юм те. Эцэг нэг л баг л явж самцтай нэгэн бүтээгээд те.
Баян бүгд хэрэглэлт. Ер нь одоо ирээдүйд юу одоо амар амжилттай явж байгаа PC мисийн газар үйд шүү дээ. Ер нь PC бол одоо Монголд бол аюулгүй явж байгаа шүү дээ. Тэгээд нийлж байгаа бөөндөө нэг PC эсвэл өөр юу ч үгүй дээ. Тухайн эрэлттэй юм ингээд харж байгаа. Бөөнд эрэлтэж байгаа нэг тийм л хийвэл. Тэгээ санаагаа нийлүүлээ хийж болох нь шүү. Багаас чи PC ресторан эдгээр гарч болохоор болж штэ ер нь. Би хамгаалагч нэг хэл юм шиг байна. Өөрөө чи ингээд нэг юу яагаад вэ те? Өөр газарлууд яриад Тэгээд жоохон дотроо өссөн тэгэл шиг. Ингээд их нийтлэгийн аварга бид нэг авчлаа, шагналын мөнгө аваад идчихлээ, янз бүрийн юм хийчлээ, бизнестэй очлоо те. За тэгтэл одоо хоёр дахь дэлхийн аварга руу бид явна шүү дээ те. Болох ёстой шүү дээ те. Энийг хамгаална гэдэг өөрөө нэг амар том өөр анх авснаасаа том шалгуур болчиход байгаа биз? Тэ? Яг энэ дээр та нар ер нь одоо үүдээ нэг баг ингээ шууд дараах дээр өгсөд төрүүлэх гэдэг бол одоо өөрөө маш чанга асуудал байна. Ийм жишээнд харагдаж байна те. Тэгвэл одоо та нар одоо хоёр дахь дэлхийн аварга руу явах гэж байна. За ингээд финал дээр хүрээд ирсэн байна. Хоёр дахь яаж явах вэ? Тэ? Хоёр дахь дэлхийн аваргыг яавал авч болно гэж ер нь бодож байна. Ямар ментал хэрэгжилж те ашиглаж Зүгээр л яг тоглодог тоглоомол тоглодгоор л тоглоно шүү дээ. Тэгэл болж битүүл тэгэл бас тухайн үеийн бас Аз мазас шийдэж тэр хэд энгийн биш үү? Амар тэгээд азгүй өгөх юм бол тэгэл яг та үнэхээр л яг ингээд алах гэдсэн чи яг ингээд зохион тэгж таарад өгөх юм бол бас Чанаас яг тэр амар энэ бас нэг аваргын эго ер нь хэр суух бол Ухах гэж боддоо шүү дээ. Гайг байх л гэж боддоо шүү дээ. Гайг байх гэж боддоо юм. Дэмээгөө дүүн байхгүй шүү Гай байх уу те. яг одоо байхгүй шүү дээ. Аварга олцсон юм чинь нэг ингээд автоматар сууж эхлэн шүү дээ. Одоо үзэгс тэгэл ингээд ер нь ингээд харилцаа холбооч ер нь өөр болно шүү дээ. Тэгэл чи ч бас аврагчтай гэж бас бодох тийм бодол байна шүү дээ. Тийм юм бас болохгүй шүү дээ. Демод ч суудсан байна шүү дээ. Демогоос төгсөлт яг ясамаар. Демож юм тэр эго хэр байсан? Тэгэхгүй надад л яг манайханд ч юм байсан байгаагүй шүү дээ. Тийм бах те. Тий. Ер нь л тийм эго суусан юм бол байхгүй. Яг л байдгаараа л байсан шүү дээ. Нэрч нэг эготой болж мөлөө тэгээд төсөн ч юм бол байхгүй л. Одоо ч харин мартчихтэй. Олон жил болсон байна. Яг гэхдээ бас хугацаа өнгөрцөн байна шүү дээ. 3 жил өнгөрцөн байна шүү дээ. Харин тий 23 одоо 24 2 жил гарсан болсон байна. 23 оны намар гэдэг ч одоо 3 дахь жил рүүгээ дөхөө л байгаа юм байна. Яг 2 жил яг дөнгөж л гарч байгаа юм шүү дээ. Тэр чинь бүр яг он солигдож байхад л дуустдаг байсан шүү дээ. Тий, яг л 12 сард дуусаал. тий. Бүр 22 оных нь болохоор бүр 23 оны ихэнд мэхэнд болж байсан шүү дээ. И шоу нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. За одоо хэдүүл би нэг юм бас асуу. Одоо ингээд нэг за Монгол гэж нэг улс байна. Одоо Бразил, Хятад тэгэл ингээд олон улсуудын багууд байна. А зөв юм онцлог тэ нэг юм онцлогтой багууд одоо улс ч юм уу хардаг ч юм уу судалгаа хийдэг ч юм уу ер нь багууд ер нь юу байна? Тийм багч юм байхгүй л хата. Энэ тиймэрхүү юм судалгаа явуулдаг одоо зүгээр хэрэгтэй юм аваад эсвэл нэг юм үзээд айтих нэг ингэдэг юм байна. Яг нэг тийм ганц баг гэж байхгүй шүү дээ. Би л тийм үздэггүй шүү дээ. Ерөнхийдөө яг багуудын тэгэл тэр чинь тоглогчдын аялалт төснө гэж байхгүй. Тим спик нь байна уу? Тэр багийнх нь ер нь юу юм бэ? Тэр организашн хэр том ээ? За тэр багийнх нь тэд нар яаж бэлтгэлтэй хийдэг гэл нэг шүн ингээл нэг юм авахаас уучвал тэр чигтээ ингээл үзэл судлаа. Судлах нь цаашийн зүгээр л сонирхолтой хөтлөлтөл тэр өөрөө дуртай болохоор тэрийг үзчихэл байгаа юм л та тэгэл. Яг нэг багаас тэгж байнгын гэж байхгүй шүү дээ. Нэг багаар л энэ нэрээ яг болох юм байна да гэл өөр баг юм арчаал эдний энэ алхам тэр дээр энэ тэр жоохон тийм л юм байна да. Тэр нэг ингэж үзчих та гэл хилж үзнэ. Тгий мгийг бол дэмжиж ивэл тэгэл за натхан ихчдэг ч гэл ярих. Түүнээс тэгээ бүнийх багуудыг тэгэл энэ юм байна тийм ээ гэл. Сая Янгон Галактик бол тийм амир гэл хүн болно барыг гарна марна гэл бат амар хэлж чадахгүй байж байгаа л тэгэл арчиж ийн тэр баг нь. Тэгээ яг тэр гарч байхдаа яг нэрээ юу энэ даа байна яаж тоглож байна.
Энэ сэтгэл зүйн нэг ямар хуу байсан бол гэл. Бараг байдаг гэсэн бол очил асууч марч шиг. Иймэрхүү юмнуудыг л аа бас яг нэг багаас гэж ярихгүй маа. Очиж ихтэй зоон бол хэр их байдаг гэж бодож байна. надад л өндөө байдаг гэж боддог. Гэхдээ яг хөө ерөнхий бас яг ч Аз гэж суйрлуулж чаар бас баалахгүй тэр чинь яг тоглогчдын хувь хүнийх нь юу бас нөлөөлж байгаа ш. Тэрнээс тэгэл нэг тоглож чадахгүй ороод Азтай байлаа гээл тэрийг халаад байна гэж байхгүй юм чинь. Гэхдээ яг Аз тодорхой хэмжээнд бол байна. Бүгд л одоо тэгэл яг таарж ижил болж байгаа ш. Надад л тэр YG бол World Cup дээр бол Азна гизэн л гэж боддог ш. Тийм. Тэр бол зооны Аз бол тэднэрт бол үнэхээр байсан. Тэгээд яг тэрийг бол алдаагүй л яг тийм л. Та нар тэгээд азанд итгэдэг үү? Итгэж шүү дээ. Азны азны бас болно шүү дээ. За одоо хэдүүлээ нэг жоохон тийм хүнд сэдвүүл ярил л да. Одоо ингээд сэтгэл зүй гэдэг нэг яриад байгаа шүү дээ. Сэтгэл зүй унаад ч юм уу сэтгэл зүй л хэрэгтэй гэж ингээд ярьж байгаа. Гэхдээ яг тэрийг ер нь хэр сайн мэдчихэе. Одоо сая бол хин жишээ нь Кенэж сэтгэл зүй гэдэг зүйлийг яриад байгаа мөртлөө тэр сэтгэл зүйг мэдээд байх шиг байна шүү дээ. Би зүгээр тэгж л ойлгоод байна л да. Тэрийг ер нь хэр сайн мэдчихэж байгаа бай та. Тэмцээнд бол сэтгэл зүй гэдэг чинь яг тэмцээн дээр бол зүгээр зөрөгтэй байхыг л хэлж байгаа шүү дээ. Зүгээр зөрөгтэй байхыг хиймээр байгаа юм аа зүгээр зөрөгтэй хийдэг эргэлзэхгүйгээр тэрийг л хэлээд байгаа шүү дээ. Тэмцээн дээр бол яг энийг ингэж шийдвэр илүү хурдан гаргалтанд л нөлөөлөх ёстой шүү дээ. Зөрөгтэй гэдэг чинь тийм ер нь л тийм үгүй тийм л эргэлзээ арай багасгаж өгнө. Ерөөсөө л тоглоом дээр бол зоригоор зориг л чухал. Тэрнээс очоод гартаа тулчаал ингээл би энд өгчвөл яач болов гэсэн бодол толгойн төрөөлөл тэгэл өгөх нь гэсэн. Бодол би илээ олно гэдэг чинь тэр бол яг үний хэмжээ санагддаг шин надад бас. Манай нэг үзэгчд залуу хүүхдүүд бас ингээд бас комент дээр бичээд ингээл асуудаг байх. Ингээл сэтгэл зүй асуудаг байхгүй. А гэтэл мэрсийн тамирчид ингээд бас сэтгэл зүй ярьдаг мөртлөө яг тэрийг нэг ингээд ийм зүйл байт юм аа. Тэ? Одоо сая тийм хэлж шít. Шийдвэр хурдан гаргалттай, зөрөгтэй байхыг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр яг тэр утгаараа бас та хэдээс асууж байгаа байхгүй юу? Одоо бас Монголыг төлөөлөөд улсын бүсийн тэмцээнд орцсон учраас тэнд мэдэрсэн сэтгэл зүй одоо энд үүсгэж байгаа сэтгэл зүй чи ялгаатай байна уу те? Тэр талаас нь ингээ асууж байгаа шүү. Сэтгэл зүйчин гэхдээ ер нь нэлийн чухал бол та. Одоо яг ингээл зүгээр тоглолт ингээд шууд унцдаг хүн бас байгаа шүү дээ. Ерөөсөө сэтгэл зүйтэй л холбоотой шүү дээ. Одоо ингээд алах хэвээр байсан үнэ заавал алах хэвээр юм шиг өгчдөг шүү дээ. Үгүй гэж байхгүй тэр хүн тий. Тэгэл өгчих юм бол тэгэж зарим хүмүүс ч ингээд шууд унцдаг шүү дээ. Уултан тэгэл унцна. Бүр сэрэхгүй тоглолт юм тий. Тэр чинь сэтгэл зүйтэй л болчиход байна шүү дээ. А хэрвээ сэтгэл зүй ерөн сайтай хүн бол өөртөө ингээд тий. За ингээд нэг хүүхдээ өгөөс өгөж болно. Дараачих тэр алнаа малнаа гэдэг дотроо нэг тийм бодчиход бол арай өөр юм болов. Чиний хувьд Кувигийнхтай л адилах юм уу та тэгэл сэтгэл зүй бах тэгэл ижил зөрөгтэй дүүлдэг шүү дээ. Тэгэл хайгаал нэг ухраал нэг буцаал яах гэдэг нь мэддэггүй. Адил тийм байхаа болно шүү дээ. Цам цэнд яг тохиолж ирсэн одоо яг ингээд санаа те сэтгэл зүйн асуудлаас болоод тохиолж ирсэн юм кейс юм байгаа. Тохиолж ирсэн кейс үү? Тэ. Тэгээ энэ яг сэтгэл зүйс боллоо гэж зүгээр дараа нь бодож ирсэн. Сэтгэл зүгээс болоод нэг байлдаж чадахгүйсэн үйл байгаа. Байлдаж чадахгүй гэх. Тэгэл нэг байгаа л гэдэг. Өөр оршин тогтнодог баг юм baаш. Тиймэрхүү л. Тэгвэл чи тэрийг одоо яаж сайжруулж байна тэр сэтгэл зүг? Тэрийг тэгэл тухайн үедээ хийх юмаа зөрөгтэй гэл нэг матч дээр өгцсөн байлаа гэхэд дараах дээр тэрийг мартаж орвол хүм шинээр эхэлж байна үл. Тиймэрхүү л. Өнгөрсөн жил бол намрын нэшнл байгааз. Тий. Тэн дээр чинь яг би өөрийнхөө сэтгэл зүг амар ингээд өндөр барьж орсон бохгүй өөр ингээд. Хэвээ ороод өстө бүгдийг хаална таална гээд. Тэгэл ороод яг эхний өдрөө муу тоглоод яг баахын бодоод орсон байсан болохоор яг тэрийг дараа нь хацаад ингээд гайхаад ингээд. Яага муу тоглож өгöd. Тэгээ дараа нь тэндээсээ яг ингээд яагаад чадаагүй санагдчих зүгээр ингээд өөдөө босч ирч чадаагүй шиг чадаагүй тий. Тэгэл дараа нь ингээд дараагийн өдрөөс нь одоо өдөр яг гоё хайгуу тоглоом мөглөе гээл. Тэгэл бас болоогүй. Тэгэл хурд өдөр явна мат. Ингээл яг тэгэл тоглолтыг 3 өдөр гайгүй тоосоо. Тэгэл яг зүгээр 3 өдөр шиг л тоглосон бол сэтгэл зүгөө яг тэгж байрж орсон бол болцоход байсан юм шиг. Бас нэг хит ингээд нэг дээр юм барьчихаар те. Удаан барихад нөгөө нэг
тогтоож барих хэрэгтэй шүү дээ. Одоо хайрцагтай мөрөглөө гэхэд чинь нэг гарч хилдэгтэй адилхан те. Ингээ хэд ингээ өндөртөр анханасаа барьчихаар оошоо ингээ даахгүй зүйл болсон юм шаардаад байна л та. Тийм яг нэг. Одоо бас тийм яг тэр алдаанаас суралцсан тэгэл. Тэгэхээр аль болох багаасаа те. Одоо доороос. За би нэг эхлээд ингэн, хоёр дахь алхмаа ингэн, гурав дахь нь ингэн ингээд явбал арай бас зүг болж болохоор харагдаж штэ те. Тэгэхээр яг үзэгчтэй энэ залуу тоглогч нар бас эхнээсээ ингээд нэг амар өндөр юу тавьчаад тэгээ хөрөхгүй болохоор ингээд баг даун болоод ахаар иймэрхүү зүйл тохиолдох юм байх шүү гэдэг одоо бид мессеж өгж байгаа юм л та. Кино юу? Тэгэл нэг юм бодох байх л тэгэл айгу шүү дээ. Юм бодчихоор тэгэл сэтгэл санаагаар унаал зүйд юм аа. Жишээ нь яг бодохгүй зүгээр одоо ингээд кейс нь юу вэ? Тэр хаврын плийн эрх авдаг тэмцээн дээр бол юу ч бодохгүй амар тийм зөрөгтэй сэтгэл зүйр нь тэр үед амар сайн байсан. Тэгэл яавал яан тэгэл болон болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан биз дээ анханасаа. Тэгэл эрхээ аваад тэгэл. Тэнгүүд хоёр дахь дээр нь болохоор ингээд нэг авцсан юм чинь одоо бол авчих байх. Амар тийм мөрсөнд амар ихтгэлтэй гэх юм уу юу гэх юм бэ? Арай тийм өндрөөр өөрсдөө тийм үнэлсэн юм уу? Тэгж л бат шүү дээ. Одоо бол тэгээд тэр бүх алдааг бол нэг автахааргүй туршлага суусан байж тээ ер нь бол тий. Та одоо яриас ч харгаж бүх алдаагаа ойлгож харсан байна. Яг тэрийг алдаа гэж тодорхойлсон байна. Тэр бол одоо энэ тэмцээн дээр бол сан үр дүн гарах байх гэж би бодож байна. Тэр бас яг энэ ярьсан зүйлээ энэ ингээд илэрхийлж байгаа бодц зүйлээ яг бас амьдрал дээр хэрэглэх нь аягүй чухал байгаа байхгүй тамирчтай. Бас ярьж бас болно шүү дээ тий. Ингээл болцдог гэж биш. Олон тэр ярьсан юм гоё буулгаад тий. Яагаад гэвэл энэ EPG том багууд чинь ингээл олон хүн үзээд байгаа шүү дээ хүүхдүүд. Ингээд үзэж байгаа учраас тэдэрт яг энэ зүйлийг л ийм хэцүү зүйл байдаг. Бас давж гарч болно гэдэг юм та нар яг амьдрал дээр харуулаарай. Үзүүлээрээ тий. Бас тэр залуу туршлагагүй байгаа хүүхдүүдийн бас нэг жишээ болж явал зүгээр ихгүй тий. Би бас тамирчтаасаа тэгж л хүсдэг ер нь. Хүн би болцсон би ингэсэн гэдгээрээ биш тий. Эргээгээд сурсан мэдстэй ингээ ямар нэгэн байдлаар илэрхийлээд байвал нэг хүн ч гэсэн олж харна штэ тийм үстэй. Би бол тэгж боддتي. Эрхэм хэрэглэгч таны гэрээг илүү тав тухтай болгохын тулд бүх төрлийн буйдан, тавилга, цахилгаан барааг нэг дор онлайнаар санал болгож байна. Дэлхийн даралтаар хүснээ захиалаад шанар үйлчилгээ хөргөн хүргэлтийг нэг дор мэдрээрэй. Амьдралд өнгөний Best Shop Second. За одоо хэдүүлээ маш serious юм ярьлаа. Одоо хэдүүлээ нэг юм богдхон юу яа. Би нэг асуулт асууна. Та шууд сонгоод яваарай. За аль бол хурдан. Тэгэхээр демогоос эхлэе. Мөнгө ур чадвар уу? Ур чадвар шүү дээ. Туршлага уу, аз уу? Туршлага. Дайн уу, сэв байхыг хүсэх үү? Дайн. Яагаад? Ядчил тэгэл одоо сайн сэтгэл зүй өмнө да. Байлтхан илүү чамд таатай байдаг уу? Тий. Одоо тэгээ амьдарч байгаа л нэг скот мөргөө ороод тэрэндээ өгчүүл тэгэл нөгөө сэтгэл зүй байхгүй шүү дээ. Тэрний орнд байлтхан тий. Тэрэндээ оронд байдаг. Мэдээж биш. Шууд өөдөөс нь тулах нь зөв сонголт гэж бодож шүү дээ. Коуч уу ингийн амьдрал уу? Ингийн амьдрал. Яагаад? Би нөөргөд коуч мууч хийгээ явж юм өстөд сүлдэх. Яа. Чадахгүй юм шиг санагддаг шүү дээ. Заахгүй шүү дээ. Ил их. Ferrari юу? PUBG юу? Би яа. Ямар асуулт. Ferrari шүү дээ. Биш дээ, Ferrari шүү дээ. Ferrari юм уу? Яа. Зүгээр л Гарч чаас ажил мөнгө гэл бэлэн мөнгө л. Тэгээ айгүй хэцүү асуултан дээр те Ferrari юу PUBG юу хэр одоо өстой юу гэдэг PUBG тоглохгүй юм уу те гэж. тоглоно өстэй болно. Тоглохгүй шүү дээ. Сонголтыг сонгоно. тэгээ сонгосноо л авна. Найз өхнөө PUBG юу гэж. Тэгэл PUBG шүү дээ тэгвэл. Бодлогоо тэгэл болж шүү дээ. За дасгалжуулагчаас зуны дэлхийн аварга EWC юу GC юу? EWC. Яа.
e-sport World Cup ч одоо тэгэл мэдгүй би бол ер нь EWS арай нэр нөлөө бүхий тэмцэн гэж боддоо шүү дээ. Яг гоо PMGC бол Ожополис зохион байгуулагч аль биесны глобал чемпионшип болохоор бас наач бас яг түүхтэй те нэрээ. Би бас одоо олон тоглоом тоглож байгаа болохоор тэр тоглоомын төрлүүд болгоны e-sport World Cup дээр байдаг болохоор яг гоо төрөл бол зорж байгаа. WC-ээр цугларчж байгаа. Жинхэнэ бидний одоо тоглоод байгаа чинь бол одоо GC байгаа шүү дээ. Тэгэхээр яг наа сонголтын дээр чинь бол юу юм бэ? Өөрийнхөө зүгээр юу юм бэ? Global Championship юм байна. PMGC. Яг нэг өөрийнхөө нэг одоо өөр тоглоомоос тоглож байгаа шүү дээ. Одоо мото гэл. Тэр болгоны тэмцэж тэндээс CSMS ч гэсэн ялгаахгүй тийм EWC тоглоом болгон дээр зохиогч байгаа. Тэгэл тэр талаас хараад за олон тэмцээн зохион байгуулагддаг ийм тэмцээн энэний авраг нь болчихвол гэсэн бодол зүгээр байт. Хүн болгонд л байгаа л да. Гэтэ яг GC нь бол арай юу бах гэж. Яг нэр хүндгүүл арай илүү баха. Зуных ч юм уу нэг жоохон бас entertainment-ийг илүү оруулж гисэн шүү дээ. Олон баг төрөл байгаад байгаа болохоор те. Дэлхийн авраг гэдэг ярил нэг өөр EWC-ийн авраг гэдэг ярил бас нэг өөр тэр GC-ийн сонгоцлоо л да. За демо гассан аа. Dota юу? CS:GO. CS:GO. Яа. Чи Dota тоглолт үү? Тоглолдог л дөө. Хоёулангийн л яг нэг хэрэндээ тоглолцдог л дөө. Гэхдээ бол CS:GO л гэж бодож байна. Гэхдээ одоо бол хоёулангийн тоглох ямар ч өсөлгүй болчихлоо. Өсөлгүй болоод юм бодож байна. PUBG жоохон муу тоглолт өснөөс ширн өсөлгүй болчиход байгаа шүү дээ. Нөлөөсөн үү? Нөлөөсөн. Гэхдээ дэлхийн аврагт явхад бол God дээрээс Dota-гаас шрэж байгаа явж ирсэн шүү дээ. Dota ч яг нөгөө жоохон стратеги талдаа шүү дээ. Тэгээ нөгөө яг л чиний төрөө хэлсэн юм шийдвэр гарвал бас те. Одоо цуг тоглож ирсэн болов мэдээд шүү дээ. Ингээл шууд тэгчи ингэчи гэж чинь айгу бас колддаг лээс шүү дээ. Тэгээд бас аккаунт ч юм болохоор ч ерөнхийд бас яг өөр шүү дээ. Яг PUBG-руу суух тактикийн хувьд баг байхгүй. Тэгээд Dota бол жоохон нөлөөсөн би бас боддتي. Хоёр маш сайн тоглосон, маш сайн хамт байсан болохоор хамт байсан болохоор ч Монгол 100 APG юу? Апак. APG юу? Яагаад? Монголчин бол нөгөө CS төрөлчтэй. Хүн болгон л Монголд зөнгөлж байгаа. Би ч нөгөө тоглож байгаа төрлийнхөө багийнхаа л гэж байна. Хэд бич. Яг л төрлийн юм чинь бас тэр бага дэмжихсэн зүй ёсол хэрэгжтэй. Окей. За. Зэалу топ. Ямар гэт. Зэал. Яа. Тэгвэл зэалын тоглолт гоё шүү дээ. Таалбууд. Энэ хуу энэ гэсэн. Тэгтээ бүнийхийг тийм уу гэж хэлээг л дээ. За бүнээ үзэж байгаарай. Зэалыг замчих. Энэ яг муухай сайхан гэж яриаггүй шүү дээ. Зүгээр чиний хувьд л юм бэл гэж байгаа. Зэал. Зэалын яг юуг нь ер нь голчилж харсан. Тоглолтын юм аяг нь гоё шүү дээ. Benzo BMW. Benzo BMW. Гоё. Хоёулаас гоё шүү дээ. BMW. PUBG-ийн зөв BMW-ийн утгатай тий. Одоо сүүлийн үед данд бенз болсон шүү дээ. Харин яг тэр аахгүй эхний сэдлийн BMW өгж иж бенз шилжсэн. Ер нь тийм ээ тий. Бүгдээрээ бараг эхлээд дандаа тэгж явсан шүү дээ. Тийм ээ. Бараг эхлээд бүгдээрээ BMW явсан юм. Тэгэнгүүтээ одоо бол бараг бүгдээрээ бенз байгаа шүү дээ. Nike уу Adidas уу? Nike. Яа. Яагаад ч Nike шүү дээ. Adidas ч бас гоё брэнд шүү дээ. Тэнгэл харахад өөр Nike сууж шүү дээ. Залуучуудын ер нь юу л да. Брэнд л дээ тий. Adidas ч яг яалч гэнэ гэдэг. Өмсгөр яг нэг юм юу харагдаад байт юм аа. Лого жоох сайн байна. Яг нэг амар old school болж байгаа юм аа. Зүгээр шууд 8 аваад амар тэгээд юм амар зүг 18-д 20-д юу сагдаад байдаг байхгүй тий. Тэгэхээр яг залуучдын брэнд байх гэж би бас боддтой. За дасгалжуулчаа дахин эргэлзүүлсэн нэг асуултсан байна. Ер нь ингээд дасгалжуулч хүний ажил байгаа шүү дээ. Аа бол мэдээж маш их ингээд юм ба. Хамгийн одоо дасгалжуулагч ажлыг хийхэд хамгийн дургу
Ингээд үзэн яддаг хэсэг чи юу вэ? Энэ л битгий байдгүй болоосаа гэж боддог. Яг энэ өөрөө чи юм дээр мессен дээр. Үзэн яддаг. Тэгээ одоо ингэж тасалжуулж ажил хийж итл яг тэр нэг хэсэг л ингээд заавал гарч ирдэг. Гэтэ энэ хизээч битгий байгаасаа гэж боддог. Тэр яг ажилбарчаар нь юу вэ? Тэгэл бүх тасгалжуулагч нарт л гарч ирдэг л байл хөтэй. Багаас нэг хүн гарлаа орлоо. Тэгэл дараагийн тоглогч гэсэн юм. Ер нь яг нэг тиймэрхүү л юм ядраатай тийм да. Тоглолт тал дээрээс гэх юм бол нэг тийм байхгүй шүү дээ. Юм үзээд байгаа юм. Яг ростер чейнж гэдэг зүйл гарч тэр ростер чейнж ер нь та биш те. дургу. Тийм ер нь дургу яг баг муу байвал өөрөө тим шийдэр бас гарах төрөл бас зүдээ тэгэл тэгчихсэн хүүхэд маань тэгэл гэл надад тийм болоо гэж бодох үе зөндөө. Энэ ростер чейнж ер нь чанга. Тэгээ яг ер нь бол хамгийн хэцүү ажил нь тэр байгаа байхгүй те. Маш их ажилласан мөртлөө эргээ явуулна гэдэг нэг асуудал байгаа даа те. Тэр бол тасалжуулж хамгийн хүнд яг л зөв. Бусд нь бол одоо болно шүү дээ те аргалан те. Юм л байгаа да. Өөрөө салах гэдэг зүйл ч угаасаа ер нь нэг хэцүү зүйл байгаа юм л да. E-show нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. За одоо хэдүүлээ мөрөөдөл гэдэг хэсэг рүү оръё. Ирээдүгээ жоохон төсөөлье заяа. За Кэногоос эхлэе. За чи ингээ PUBG-г тоглоод ингээ нэг карьер зогсоод тэрний дараа ер нь хэн болох вэ? Хэн болох вэ? Юу хийх вэ? Имэйл тий. Тэгэл нэг 50 амьдрах байлаа. Одоо 50 буслаа. 50 бос байна уу те? Одоо карьер хийж байгаа юм чинь. 50 амьдрал чиний хувьд юу нь юу вэ? 50 амьдралоо. Тэгэл нэг их нэртэй нэг нохотой тэгэл. Тэртэй нэг тэрийг 50 амьдрал Тэгэл нэг илүү дутуу юм нэг санаа зовоод байхгүй. Тэгээ сайхан загсан. Эхнэр нохоо хоёрт. Ийст төлөө зөөл хэллээ. Ингээ сайхан цуслангийн байшингаа барайл зүгээр ингээл тэгэл хүүхдүүдэд тоглохыг хараад байж их гэж хэлжсэн л да. Тэгээ ер нь тийм шүү дээ. Тэгж л боддог да. Ер нь 50 амьдрал дурлж байгаа юм байна те. Их сенсацтай амьдарч байгаа юм байна да одоогоо те. Үгүй. Миний талаас ч юм гэдэг. Тийм. За ингээл тоглолчийн карьер ингээд нэг тодорхой хэмжээнд яваад дуусна. Тэнгүүд чи бас дараагийн чи юу авах вэ? Хоёр ихнэр хоёр нохоо биш. Сурах юм болов уу? Юугаар сурах гэж бодож байна? Үгүй тэгэл инженер гэл инженер эдийн засаг ч юм уу. Им ч болохгүй юу? Им ч үү. За үгүй гэж. Нарийн тэ хаалганы юм чигдэр сонирхолтой. Яах юм? Яагаад? Үгүй тэр үед. Чи ингээд тоглоом дээр бол нэлээд тим хийсэн байгаа шүү дээ. Буудаал яа гээл. Эсвэл бас илүү ойрхон байж болохгүй юу? Тэр амар нэгжлэх юм яах. Би бас тэгж боддог байхгүй энэ хүн бууж байгаа яг цагаад эм чивэл бас зоригтой байж болох гэж боддог. Тийм болохгүй те. Үгүй зүгээр. Хүний амар тоглож байгаа. Тэгээд Тэр талаар одоо эрдэс бодож байгаа хүмүүс шүү дээ. одоо ч нэг бодод үстэй. Ингээд. За тоглохоо байли да. Одоо нэг тим яа гэд. Сайхан аялах юм болов. Аяллаа юу гэж хаавар Монголдо юм уу гадагшаа юм уу? Сай бол Монголдоо ч аялна. Гадагшааж аялна. Яа ганцаар өргөжтэй аялах юм уу? Найз охин нэг охинтой гэдэг шиг. Тэгээ одоо. Мордон. Тэр үедээ байвал тэгэл аялна да. Их гурван нохоо. Тэгэхээр одоо чи аялах хүсэл байгаа юм чи одоо амар чих хэвээр биш үү? Маш их ажиллах хэвээр шүү дээ. Бүр илүү тий. Одоо байгаа төвшин чинь баг багд шүү дээ. Тэгээ баг гэж угаасаа багд шүү дээ. Тэгэхээр тийм гоё ингээд аялал гэдэг чинь өөр амар гоё юу зүйл шүү дээ. Баг нэг одоогоор баг мэрэгжилтэй бүр хүний сонирхол хамгийн гоё эсвэл тэгэхээр чинь нийт илүү сайн ажиллах хэрэгтэй юм байна.
зөвлөмөр байна. Одоо байгаа төвчнөө март дахиад өшөө 100 дахин ахиулах хэрэгтэй. За. Хичээнэ. Дуулахаа болчихлоо. Дуулахаа болчихвол юутаач мэрэгчлэрээ төгсөөд сайхан уртай ажиллал хийж амьдрын даал гэж боддог шүү дээ. Одоо хүн ингээд амьдралын нэг тийм хэв маяг темп байдаг шүү дээ. Ингээл өглөө босоод тэгэл их дуртай ч биш дургуйчны ажил руу ингээл явж мовдөг нэг тийм темп байдаг шүү дээ. Тийм темпэнд биш зүгээр нэг сайхан дуртай юм даа нэг Зорж очдөг тий. Зорж очоод бодож сэрж мэрэл нэг тийм. Тэр мэрэгжил нь юу яах вэ? Тэрийг сайн. А юу ч юм ярьдагсан. Тэрийг чиний яг point юм байна те. Ер нь мэрэгжил сонгосон мэрэгжил чиний хамгийн гол сонирхол насаа татдаг л байх хэрэгтэй биш үү те. Тэгвэл тэрийг арай одоохон долоогүй зүгээр. Ер нь судлаагүй байгаа юм байна те. Гоё. Өдөртөө чи амар том төлөвлөгөө хийсэн биз те. Мэрэгжил юу байх нь одоогоор чухал биш. Гол нь тэрэндээ би дуртай байх хэрэгтэй гэдэг юмыг гаргаж ирсэн. Маш чухал зүйл ярьцлаа л дажээсээ. Хүмүүс бол мэрэгчлээ сонгочоод тэрийг нөгөө дурладаг шүү дээ, тэ. Дургүй юм хийхэд бас ганц амьдэрч ийж тэ. Дургүй юм хийж дуртай юм хийж өгсөн тийм. Гэтэ бас энэ дээр анхаад зөв юм хийх хэрэгтэй, тэ. Тэ. Зөв байх хэрэгтэй. Тийм маш зөв аюул төрнө. Сайн нөлөөтэй л байх хэрэгтэй л зөв байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр наад мэрэгчлээ сонгочоод нэг асууя. Нэг хоёр жилийн дараа тэ чи магадгүй мэрэгчлээ сонгоцсон байвал би бас энэ чинь ингээд надад ноц хэвээр үлдчихлээ л тэ. Үнэхээр сонирхолтой зүйл байл. За маа демо гэв. Би бол тэгэл юу ч хийхгүй зүгээр мөнгө өрөөд амьдрал гэж боддог. Үрээ тэ. Тий. Аа. Ингээд олсон одоо юу гэдэг бизнесмен болоод тэгэл тэндээсээ ингээд орж ирсэн мөнгө өрөөл юу ч бодохгүй тэгэл гэж л амьдрал гэж боддоо шүү дээ. Яах юм бэ? Ямар нэг юм тэгэл баригдаал тий. Ингээд нэг юм юу биш зүгээр л олж чадчих бас тэр хэмжээгээр өөртөө хэрэгтэй сонирхлоо дарахыг тулд хэрэглэж чаддаг тий. Тэгвэл гэж боддоо шүү дээ. Тэг бодол би илүү олон болох байлгүй нэг өтер. Яг наа чи бол нэг хэрэгцээний асуудал явж дээ. Зүгээр яг нөгөө талаас одоо юу хийж амьдрах вэ? Тий. Гэхдээ яг зүгээр одоо би асууж л та нөгөө за ингээ хэрэгцээний асуулт чинь ингэ шийдэж. Тэгэхээр бас чи амьдралаа ер нь ямараар төсөөлж байна одоо. Хүүхд ч юм уу одоо тийм юм гээл төсөөлөл ер нь. Тэгэхгүй яагч нэг төсөөлдөг шүү дээ. Амьдралаа төсөөлнө гэж. Сэл цаг хараа гараагүй байна. Тэгж хэлж өстэй мэдэхгүй байна. Гэтэ ямар ч тач цэгжил амьдрал гэж боддоо шүү дээ. Ер нь бол би нэг амар юм хийхийг бол нэг хүсдэг. Амар залхууч юм болоо тэр нь шүү. Бараг л үргэлжлээ дөөр тоглоом тоглолцсон. Яг хоо карьер өгөхгүй ч гэсэн зүгээр сонирхлоороо тоглолцсон яаж магадгүй л. Гэтэ чи одоо нэг бизнестэй үстэй. Нэг юм бас хийхлүүлсэн байга. Тэр бол давгүй явж байгаа юу? Тэжгүй бас. Болгоол шүү дээ. Намайг бас өөрөө төрсөн нутагтай ярьсан байгаа даа. Ямар тач өөрөө чи нэр тэнд яг нөлөөлж гин үү? Гүү ерөөсөө огт нөлөөлөөгүй л шүү дээ уусаа. Нөлөөлөөгүйгээр хийсэн үү те? Би хийж байгаа шүү гэж биш те. Тэрийг тэгэхээр чин жоохон зөв талдаа байна гэсэн үг шүү дээ те. Хэд нэрээ ашиглаад ч юм уу өөрөө ашиглаад байхаар бас. Тэгээ яваасаа миний нэр ч бараг ашиглагдахгүй л дээ. Зөв. Одоо бараг мартсан байж бас. Яг мэд хүмүүс нь мэдээд л бараг дийлэх хэрэгтэй мартчихж байгаа шүү дээ. Яг юм хүмүүсд дэлхийн авраг авч исэн яг ямар хүмүүсд авч исэн гэдэг бол одоо мартсан байх шүү дээ. Одоо яг мартчихлаа тийм мэдгүй хүмүүсд ер нь бол одоор мэдгүй. Тэгэхээр яг харин энэ бас нэг амар чухал сэдв болж байгаа байхгүй юм мартагддаг. Хүн угаасаа нэг юм харж байгаа магас нь санаад ахыг хүсдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүний санаанд байнга бууж чадхаар хэмжээл тоглолтууд яваасаа тий шин содын юм үзүүлээд тий одоо жишээ нь хятадын тоглолтноос сүүгч ном сумдаал байдаг ч тий ингээл хүмүүс ерөнхий нэг тэр талаас нь л мэддэг шиг Монголын тоглолт маань яг тийм байгаасаа гэж би амар хүсдэг байхгүй. Яг бусдын ажлыг хийж байгааг хийдэг биш. Илүү шинэлэг тий бид нар яагаад гэвэл нөгөө сэтгэн бодох чадвар айгүй өндөрт ордог штэ ер нь. Нилээ бүр 8-8-д ордог штэ. IQ-гийн чадамжаа тэгтэл бусдын хийж байгаа юмыг яг хэд адилхан хийгээд байвал энэ өөрөө
нэг л загвараар л нэг болно шүү дээ. Тэгэл анз мас нөлөөлөх юм байна. Тэгэхээр арай илүү ажиллаад, илүү сэтгээд, илүү юу байна гэдгийг гаргаж ирээсэй л гэж би бас хүсье. Та бүхэн нэг бас ажиллаарай, тасалжуулж бас тэн дээр санаа тавиарай гэж бас хүсэж байна. И шоу нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. За ингээд нэвтрүүлэг маань бас өндөрлөх шатанд орж байна. Тэгээд та бүхэн бас ээж гэр бүл найз нөхөд байгаа хэлэх тий бас талархах ёстой бас хүмүүс байгаа гэж би боддог. Тамирчууны ард ялангуяа тий. Тэгэхээр бас ингээд сэтгэлийн үгээ бас зориулах гэж байгаа юм даа. Боломж гарч иж байна. Тэгээд Яг одоо хэлэх хүн байгаа юм. Сэтгэлийн үг гэж одоо арга ирвэртэй гэсэн нэг байхгүй л юм л та. Амжилтанд хүрээд тэрнийхээ араас яг харуулъя гэсэн нэг дотор мотсон бодолтой л итгэл та. Ерөнхийдөө бол ингээл бүр том дивжинээр гараад яг тэр үедээ л одоо нэг тэр үг хэлэнтэй гэл ажилладаг. Тэрнээс гадна яг зүгээр нэг би зүгээр ингэж боддог байхгүй одоо season 6-7-оос хойш одоо Mongolia Mobile Cup гэдэг мөнгө өгдөг хүн кастиг MMC гэдэг кап явдаг байсан. Тэрний өмнөд чинь ковид болохоос өмнө хаа. Тэгэл ерөнхийдөө Монголын PUBG Mobile-ийн хөгжил тэр хүн бол нэлээд их хувь нэмэр оруулсан гэж би бол дотор боддог. Тэр хүн байсан, тэр хүний явуулдаг гэсэн тэмцээнд бүгд оролцоод ер нь яаж тоглоул зүгээр мөнгөөрэй гэдэг юм аач хүртэл мэддэг болсон. Тэгэл тэнд одоогийн тухайн үедээ л одоо сайн болдог гэсэн багууд бол ингээл байнга л 1 2 3 хэл за эдрийн хэмжээ ингэж яага болохгүй гэж гэл тэр тэмцээнд орох сэтгэл зүг бас нэг өдөр заянд ороод үзчих гэсэн хүүхдүүд хүртэл мэддэг болоод авчин тэгэл одоо шилэл нэг юу яд шинээр орсон баг хараад за эдгийч нэрээ амар штэ гэж байгаа л тэр багтаад авч ёо нөгөө хэд вэ штэ гэдэг ч юм. Тэгээд олон хоног тэр тэмцээнд байхгүй биш тэр тэмцээнд байнга авч болохоор олон хоног ороод ирэхэд тэндээ уусчин за энэ тэмцээнд чи ингэдэж штэ угаасаа дараа өөр том тэмцээн орж ингүүтэл за эдэн хоног хамт тоглоход энэ дарахад бол учир нь болчих юм байна гэдэг ч юм уу. Тэгэл цаашлах зам нь улам ингээл тодорхойлоо явчих юм. Яг тэр хүнд бол бас би дотроос баярлдаг. Ер нь бол MMC-д бол би л тэндээс л юм сурсан байхгүй юу. Ер нь бол энийг хүмүүс нэг ярьдгүй манай PUBG-ийн. Тэгтээ яг тийм байна. Би бас анхдаа сонсч байна. Тийм үү. MMC ер нь бол PUBG тоглож байгаа хүмүүс ер нь NPC энтрийг сайн мэднэ. Бүр хуучнаас гэх юм бол тэгэл. Тэр хүнийг бас нэвтрүүлэлт нэг оруулах хэрэгтэй л гэдэг. Ер нь бол би бол тэгж бодож байгаа тий. Кастл гэж бас янз нь штэ тэгэл. Их сэтгэлээс хүн байсан. Би тэр явдлыг эзэж мартдаг. Victor Gaming гэдэг багт байдаг байхад ковидын үеэр яг boot camp дээр бүгдээрээ байжсан. Тэгт чинь тэгэл утсаараа YouTube-ээр л бус багуудын team speak-ийг сонсдог. Тэгэл харангуут ч нөгөө нэг map-уудтай boot camp дээрээ map-ын дээрээ зурж байдаг. Манай boot camp дээр тийм байхгүй юм байна. Тэгэл team map хэвлүүлээ яж тэр мөнгө ууя гэдэг кастер хүн өөрөө хэвлүүлж авчираа мөнгөний авахгүй. Зүгээр явжсэн үе санаад би. Ер нь баярлалаа тэр үнлээ тий. PUBG-ийн энд бас тодорхой хувь нэмрээр оруулсан байна. Тэгэхээр тэр үнд баярлалаа гэж нийт тамирчтай хүмүүс хэлье. Ер нь аль яг тий. Нийт тамирчтай хүмүүс тухайн тамирчтай хүмүүс баярлалаа гэж хэлээ. Угаасаа бүгд дотроо бодож явдаг хаа гэж яг мартчихдаг л ахал та. Тийм бах тий. Би бас тэгж боддог. Гэтэ сая яг таныг яг энэ чинь ингээ хэлэнгүүт чинь бас тийх хүн байгаа юм байна гэдгийг саналаа. Хэн ойлгов? Энд зориулмаар сэтгэлийнхэн үгийг. Сэтгэлийн үг гэж тэгэл өөртөл дэмжиж байгаа аав ээжтэй л баярлалаа гэж хэлдэг шүү дээ. Баярлал болоо юм. Хайртай шүү. Тэгэл ч гоё аав ээж. За хүн хайртай шүү. Өдөө хүртэл дэмжиж байгаа аав ээжтэй биш их хайртай шүү. Тэгэл адилхан дөө тэгэл хааргэр найз нөхөддөө тэгэл бүтэнд нь баярлаа. Хайртай шүү. Гэрийнхэндээ л хэлээ дөө тэгээд хичээж байгаа. Өдийг хүртэл дэмжиж байгаад баярлалаа л гэж хэлээ та. Надад нэг баярлж өгдөг юм байна ба. Оо за. Би яг одоо яг үнтэй уулзраагүйсэн бол яг энэ үдэ зэрэг хүртэл тий одоо арай ч энэ хүртэл явахгүй байсан байх гэж боддتي. Одоо каст гэдэг мөн зүү гэдэг чинь кастер мөн зүүгээд зөвчт. Мөн зүүвчин багт ороод тэгээд миний тоглолтын юу мөн гээд дэвшээ цайжраад явсан. Тэгээд
Тэр хүнд бол би бас баярлдаг хавтаа. Тэрийг бас хэлдэг л дээ. Тэгээ хажуугаар нь одоо бас өдний зэрэгт хүртэл дэмжлээ. Манай их өдөгч тэгээд аав ээжтэй бас баярлаа. Хайртай шүү хүнд. Хэрэг хайртай. Оо. Гараараа хэмжээш шүү дээ. гэдэг. За маа дэмэг. Надад ч одоо нэг хэлээд хаалгатай. Угаасаа яг хэлдэг хүмүүстэй угаасаа байнга л хэрнэ хэлдэг болохоор. Тэр зүгээр ингийн амжилтаас хэлдэг юм уу? Хэлдэг. Тэгвэл бас гоё биш те. Тийм. Тэгвэл жоохон өөрчлөлт өөр тусгаалan хэлэх хүн байгаа юу? Яг тусгаалan хэлэх хүн ч одоо ч бас байхгүй болчиход байна. Яг угаасаа хэлдэг тодорхой хэмжээний хэлдэг хүмүүс байгаа. Тэгээд хэлэх үедээ л угаасаа ингээм амжилт дээр ч хэлдэг гэсэн. Тийм болохоор байхгүй. Тэгээ өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч зүйлд маань олцсон бас та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо бол тэмцээнтэй өндөр амжилт гаргаад түрүүн бас ярилцсан сэдвүүдээ нэг санаад те. Тэгээд илүү эрч хүчтэй, илүү шинэлэг, илүү том амжилтыг ялахмыг зөв хийгээсэй гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд баярлалаа. Баярлалаа. И шоу нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. Өнөөдрийн нэвтрүүлэгт Champions eSport баг маань байлаа. И шоу дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая.